ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдаг энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө ордидмаар гэл төшөв рүү ордидмаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За орой өдрөө үзэгчтэй энэ телевизтэй хамт байгаа. Та бүхэндээ баярлалаа. За лавгийн тойм нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Улсын хурлын гишүүн Иргэний Зориг Ногоон намын дэд дарга тийм ээ. Дэд дарга. Байха болсон байна. Тийм. За мөнхтөрийн наран туяа Нара гишүүнийг орж авчираад байна. За орой мэнд хүргэе. За орой мэнд хүргэе. За сайхан авсанд баярлалаа. За урилга хүлээж авсанд бас баярлалаа. За би ч одоо дандаа л ер нь голдуу манай улс төрийн одоо тэргүй игнэнд явдаг хүмүүс ч эрэгтэй хүмүүс байх гад байдаг талтай. Одоо энэ удаагийн сонгуулиас хойш бас эмэгтэйчүүдийн мандуу болоо төлөөллийн тоо нэмэгдэж байна. За үүний нэг төлөөлөл бол та байгаад байна. За ажил алба тавлахгүй гишүүн их ажилтай байна уу? Дажгүй тэгээд яг ер нь бол би чи угаасаа л маш их ачаалттай байдаг гэсэн. Гэхдээ нөгөө ачааллынх нь төрөл жанр л солигдлоо. Тий. Илүү их уншиж судлах тийм л одоо ажилтай боллоо. Тий. Тэгээд одоо бас нэг үе бодвол бас хаас чил гэдэг чинь бас ч гэж нэг ийм учиртай байт юм байна гэд нэг юм те нэг юм дөртэй чихтэй чиглэлтэй өөрөө бас яха нэг ойлгоод эхэлдэг тийм бас болдгол юм байна. Би таныг ярилцлагандаа урьж ер нь нэг ярилцъя гэсэн үндсэн шалтгаан маань. Энэ парламент бол олон нийтийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл. Бид бүхэн энийг товчлоод баг ард түмж гэж нэрлэдэг тийм ээ. За энэ төлөөллийн нэг дуу хоолой нь бол та. За тийм учраас бас их үзэгчдийн дунд анхаарлын төвд байдгийм байна. За дээр нь бас баггүй асуудлууд гэх юм уу жижиг сажиг одоо маргааны зүйлсүүдийг ч гэсэн бас үүсгээд амжлаа. Тэгээд ийм хүү зүйлийг асууя. Хоёрд ер нь улс төрийг дотор нь ороод харахаар ямар байна? Ер нь улс төрийн үзэл баримтлал чинь ямар хуу чиглэлтэй явдаг юм бэ? Цаашдаа ер нь энэ улс төрийг юу гэж харж байна гэдэг нэг агуулга ярих гэж урьсан юм. За. Юуны үнд би зүгээр яагаад Иргэний Зориг Ногоон ном гэдэг сонголтын дээр байгаа юм бэ гэдгийг таныг дэвшсэн цагаас хойш асуумаар санагдаад байсан юм л да. Ер нь маш санамсаргүй болсон шүү дээ. Би ч одоо 2016 онд 2020 онд би дааж одоо Баянгол дүүрүүд дээр нэр дэвшижсэн. Тэгээ хүмүүс бол одоо янз бүрээр л яар тийм л да. Тэгээ санал хуваах гэж дэвшсэн гээл те. Яг ясам дээр нөгөө санал урд нь нөгөө нэг урдны одоо сонгуулийн бүтцээр бол санал хуваагаад те. Эсвэл ямар нэгэн яг одоо нэр дэвшлтийн өмнө ч гэдэг юм эсвэл санал хураалтын өмнө ч гэдэг юм уу нэрээ татаад ингээд нэг тийм тэр ажлаараас нэг бизнес хийж болдог тийм одоо боломжууд бол байсан юм байлээ л те. Тэгээд тэр боломжууд нь 2016 оноос хойш байхгүй болсон. Өөрөөр хэлбэл нэгэнт нэр дэвшигчээр бүртгүүлсэн бол заавал одоо санал хураалт хүртэлтэй одоо энэ сонгуулийн процессыг дуусгах хэрэгтэй гэсэн тийм одоо хуультай болсон байсныг зарим хүмүүс бас мэдэг байсан баха тий. Миний хувьд бол анханасаа одоо ер нь бол илүүтэйгээр одоо хүүхэдтэй болсноос хойш тий одоо яг нөгөө нийгмийн амьдралд илүү бодитоор буцалж эхлээд нийгмийн энэ одоо болохгүй бүтггүй байгаа зүйлүүдийг те за маш олон гажуулаад байгаа шүү дээ. Тэгээд тэднийг мэдснээс хойш ер нь яагаад энэ улс ийм гэдэг тийм одоо мэдрэмж те одоо энэ нэг ийм одоо асуудал илүү тод болж ирсэн. Тэр үүднээсээ ер нь бол одоо баг сагаар дуу хоолой болоод те тэгээд тэгсээр агаал одоо ер нь бол яагаад бид нар өөрсдөө оролцож болтгүй юм? Яагаад энэ одоо төр засгийг зөвхөн ингээд тогтцсон ингээл дандаа л нэг намын те эсвэл нэг юм одоо нэг юм тогтцсон хүмүүс байдаг шүү дээ. Ингээл нэг хэдэн хүмүүс л ээлжтэй болж ах хэвчээ гэсэн тийм байдгийн гээд тэгээд нэг юм зүгээр л санамсаргүй хуулийн сонирхоод үтсэн чи ер нь бол 25 нас хүрсэн те одоо химбгойч байсан сонгогдох эрхтэй юм байна гэдгийг мэдэж аваад тухайн үедээ тэгээд нэр дэвшижсэн. Тэгтээ бас маш л олон юм үзчихсэн л да. Ер нь бол ингээд альва зүйлийн анхны шанг татагч байна гэдэг бол маш их золиос туулдаг тийм байдгийг бол одоо бүгдээрээ сайн мэдчихэв. Тэрний дагуу бол одоо маш их хэлдвэр хилэгдэж, маш их доромжлуулж те очиж энэ дуучин хүүхэн, очиж энэ ширээний хүүхэн гэл нөө манайхан ч нөө ярьдаг юм ярьдаг штэ. Тэгэхээр тийм зүйлүүдийг бол туулж исэн. За тэгээ 20 онд бол ковидын нөхцөл байдалтай байсан. Тэгээд надад бол 20 он магадгүй 16 оныхоос илүү одоо те ийм одоо хэдийгээр хомигдмалч гэсэн оновчтой хийж чадах юм бол харин ч одоо магадгүй их боломжтой
жил гэж магадгүй гэж үзсэн. Тийм учраас яг одоо 3 дахь орол өөрийнхөө гэрт одоо офислоод тий штаба хийгээд тэгээд цамхан хүрээнд тэр үед чинь нөгөө ковидын нөхцөл байдалтай байсан учраас хүн бүртээ туулж уулзах тий тулсан одоо ухуулга хийх тийм хориотой байсан нөхцөл цаг үед бас чатгаараад одоо дэвшээл тэгэл мөн л унсан л та. Гэтэ эцэстээ бол сонгуул гэдэг бол ерөөсөө л одоо мөнгөний сонгуул байх юм гэдгийг ойлгосон тий одоо хин хүчтэй мөнгөтэй өөрөөр хэлбэл мөнгөтэй байж тэр одоо ажиллах хүмүүсийг цуглуулж чаддаг тий мөнгөтэй байж өөр дараагийн бусад юмнуудыг хийж чаддаг хүмүүс л ордог юм байна дөө ер нь гэд бол ботцсон байсан. Тэгээ 24 онд бол би ботсон яг үндэ бол ер нь нэг 24 онд болтын билүү дээ одоо яшигдөө одоо тэгэл ийм томсгсон тойргоор тий тэгээ одоо өмнөшгөө одоо ингээд юугаараа ганцаархнаа тий би дааш нэр дэвшээд Баянгол дүүргийг бүхэлд нь ингээд тойрно гэвэл надад ямар ч чадал чансаа байхгүй шүү дээ. Тэрийгээ би маш сайн мэдчихсэн. Зөвхөн Баянгол дүүргийг 4 хуваасны нэг дээр явхад л ямар амар хэцүү байсныг би өөрөө мэдчихэж туулсан хүний үед. Тийм учраас энэ юун дээр бол ингээд бол бүтггүй байна. Ерөнхийдөө бол би нэг хэсэг нэг жоохон тийм desperate болцсон байсан байхгүй юу? Нэг ягаад ч юм гарах хэрэгтэй юм шиг бодвол тий тэгснэ яг би ингээд хүмүүс ингээ анзаарвал одоо энэ тийм нэгэл нэвтрүүлгээр орохдоо ингээл юу тий нэг одоо энэ хоёр том хүчин баа штэ Монгол Ардын нам Арчсан нам гэсэн те энэ хоёроос нэг юм те одоо бодвол нэг юм урьлах ч юм уу те эсвэл санал ч юм уу те авах тийм сонирхолтой ч юм шиг нэг тийм байдлаар нэг намыг өгсөн ч юм шиг тийм байдалтай ярьжсэн л да тэгснэ гів гинтхэн ер нь альва юмыг зөв гараанаас эхлээд өнөөдрийг хүртэл өөрийнхөө чадлаар явж ирчээд яагаад өнөөдөр би ийм сонголт хийх ёстой гэж ийм сонголтоор тий өөрийн яг чин хүссэн биш энэ намуудад ороод ингээд энэ намын нэг тий нэг механизмын нэг эрэг шурган болоод явж яснаас зүгээр л болцсон дээр юм гэж бодоод бүр give up хийсэн байхгүй нэг хэсэг. За тэгээ байжсэн чи яасан бэ гэхээр зэрэг нэг юм Арчсан намын нөгөө одоо энэ зоргийн одоо хөшөөний газрыг зарцсан гэдэг тийм хэрүүл болдог байхгүй. Гэхдээ яг мэдээж хүн л юм чин дотроо уг нь бол бас нэг зорьсон юмдаа хүрсэн бол гэдэг тийм бодлоос байсан л да. Тэгээд зоргийн хөшөөг зарцсан байна гинэ гэд тийм харангуйтаа хүүшээ ямар сони юм бэ энэ ч одоо бүр Арчлан намч одоо тэг ингээд өөрсдийнхөө хамгийн том ингээд юу болсон хүнийг те одоо ингээд бас нэг арчлалын загалмайлсан эцэг гэдэг те арчлалын одоо бүр идеал байсан одоо энэ хүнийхээ газрыг зарчиж байгаа мó за тэгвэл эртний зориг нам нь хаана идэх юм бэ гэд тэгчээд орхицیں۔ Шөнөөр пост хийчихэд тэгсэн чинь маргааш өглөө носоод ингээд харсан чинь бид нэр байдаг шүү эртний зоригтой эмэгтэйчүүд бид нэр маргааш зоргийнхаа хөшөөг цэвэрлэн угаан мугаан гэд тэгсэн байсан байхгүй та ирээрээ гэд. Тэгээ би маргааш нь бол яах вэ тэгэл нөгөө миний л амьдрал юм чинь те нөгөө сошиалынхаа хийдэг ажлыг хийх гэл явж ясна гів гинтгэний дотроос чи бити тэгээ чи зүгээр яваад очичгоо гэдэг нэг хүний нэг өөрийн зүүн совин байдэн штэ. Тэгээд би за ер нь тэр хэд дээр очиод уулзаад үзье ямар шиг хүмүүс байдیں۔ Гэл те. За тэгээ дээрэс нь бас нэг юм одоо нэг хүний нэг юм бяцхан pride ч гэх юм уу юу ч гэх юм бас их гуймааргүй штэ те. Бас гэхдээ би бол яг тухайдаа тэгж бодохдоо эртний зориг нам гэдэг ч одоо яг ямар нам байдаг вүлээ. Зоргийн нам гэдэг оюун зоргийн дүү оюунгай нам гэдэг те. Оюунгай нь өөрөө ингээд олон улсын байгууллагт ажилладаг улс төрийн одоо албан тушаал эрхлэхгүй байгаа те гэж ботсон байхгүй. За яг тэр хүртлээ бол би өөрөө ч сонгуулийнхаа системийг бүрэн ойлгоогүйсэн. Яг үнэндээ. Одоо энэ жагсаалт гэдэг байгаагүй шүү дээ те. Жагсаалтыг ингээд эрэгтэй эмэгтэй одоо гендер ингэж холилдсон байдлаар явах юм байна гэдгийг юусоо ойлгоогүйсэн байхгүй. Тэгэнгүүтээ би надад ямар бодол исэн бэ гэхээр эртний зориг ногоо намын одоо тэр суур хөлийг ашиглаад Баянгол дүүрэгтээ нэр дэвшээд тэгээд Баянгол дүүргээс гарчуул гэдэг тийм л бодол исэн байхгүй юу. За тэгээд яваад очисон чинь нөхцөл байдал нэлээ өөр. За мэдээж одоо бас манай намын хувьд бол яг одоо оюунгойгоос өөр одоо олон нийтэд танигдсан ч юм уу те. Хүлээн зөвшөөрөгдсөн ч юм уу улс төрийн лидер эсвэл олон танил хүн байгаагүй л те. Тэгээд мэдээж хүн бол одоо байгаа газартаа нөхцөл байдлыг зөв ашиглах нь буруу биш үстэй те. Тийм л дээ. Тэ. Тэгээд яг хоо би тэгэхэд би танаа намд орох юм бол та надад одоо ямар одоо те та нар надад ямар дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг юмыг бол ярьсан. За тэгээд ер нь бол намд ийсээд надад дид даргын одоо юуг өгсөн, судлыг бол өгсөн. Тэгээд дид дарга болно гэдэг чинь ойлгомжтой шүү дээ. Тэгэл жагсаалтын. Тэгээд тэр баг намд орчоод баг 7 хоногийн дараа тэр жагсаалтын нарийн
ширийн учрыг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд би болохоор тэгвэл бол жагсаалт нь хамаагүй дээр юм байна. Гэхдээ жагсаалтанд байна гэдэг бол нөгөө талаар эрсдэлтэй. Яа тэгэл анхны сонгуульд 2016 оны анхны сонгуульд одоо жишээлбэл Наара гэл хүмүүс таньсан болохоос ш Нарантуяа гэхээр танихгүй. Тэгээд нөгөө Наара гэдэг нэр байхгүй байлаа штэ гэл маш олон хүмүүс тийж хэлжсэн. Тэгвэл яг л тэрэн шиг тийм юм. Яа тэгэл Наара гэдэг нэр хаанч бичигдэггүй Нарантуяа Наара гэдэг нэр. Гэхдээ эргний зориг ногоо нам гэдгийг яаж ойлгох вэ? Дээрэс нь яг үнийг хэлэхэд өнгөрсөн 24 оны сонгуулийн одоо энэ шинжлэгдсэн систем тогтолцоог те одоо пропорционал одоо энэ том бүсийн за тэгээд дээрэс нь тойргийн болон жагсаалтын гэдэг юм а баг нийт иргэд маань үнэндээ бас ойлгоогүй л эс шүү дээ. Сонгуул дэвшиж байгаа бид нар өөрөө нэлээд өвчөж ойлгож байгаа тийм биз дээ. Тэгэхээр зэрэг тэрийг нөгөө яаж олон нийтэд ойлгох вэ гэдэг хамгийн чухал тэр ажил байсан. Тэгээ тэрийг бол би хувьдаа нэлээд сайн хийсэн. Яг бид бүхэн 2012 онд энэ жагсаалд орж ирсэн профессионал холимог мажораторыг холсон энэ системийг бол хэрэгжилж ирсэн л та. Тэгээ харьцангуй бас гайгүй ойлголттой байсан байх гэсэн бодолтой байна. За жагсаалтын 2 дугаар бичигдсэн тийм ээ. 2 дугаар бичигдсэн гэргийн зөрг ногоо намын дэд дарга болсон. Одоо нэг ийм асуудлууд ярьдаг ч та ч гэсэн бас өнгөрсөн намар ярьж байгаа шиг байсан. Ер нь жагсаалтад бичгэд танаа намаас ер нь хэдэн төгрөгийн санхүүжилт авч намдаа ер нь ямар хөө татвар хандив өгөө. Жагсаалтын хувьд бол ер нь бол ингэсэн л дээ. Яг жагсаалтад орох манай нам яг үнийг хэлээ заяа. Сонгуульд ялна гэсэн ямар ч итгэл үнэмшил байгаагүй. Яагаад? Манай нам дотроо бол үнэхээр намын одоо дотроо бол тийм ялнаа ингэнэ гэсэн итгэл үнэмшил бол байгаагүй. Энэ итгэл үнэмшил хизэнээс гарч ирсэн бэ гэхээр сонгуулийн сурчлагын хугацаа эхлээд дунд үе хүрж хахад хүмүүс одоо жишээлбэл те ногоо өнгөлөөл өө Наарагийн нам байна хэвээр Наараа дэмжинч гэдэг юм уу те эртний зоргонд дэмжин хэвээр манай Наара байгаа юм чинь гэл тийм юунаас бол хүмүүс бид нар чинь бас энэ сонгуульд ямар ч лсэн эхний хоёр маань орчих тийм шанстай юм биш үү гэдэг тийм итгэл үнэмшилтэй болж ирсэн. Нэгдүгээр хоёрдугаарт бол яг хуу эхний хоёрыг бол ингээ гаргахад одоо жишээлбэл хүмүүс ямар нэгэн мөний тухай бол юм яриаггүй. Гэхдээ ер нь бол одоо намын хүмүүс чинь өөрсдөө тэнд ажиллаж байгаа түмэн хүмүүс байгаа шүү дээ. Тиймээ сонгуул гэдэг чинь наад зах нь тэр хүмүүсийн одоо идэж ухаал тэ наад захын л одоо ухуулагчид энэ хөдөө орон нутгад ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн зардал гэдээ мэдээж мөнгө гарна шүү дээ. Гэхдээ яг үүндээ би бол нэг хэсэг ингээл би тэдэнд төгрөг гаргасан гэж ярьж байсан. Гэхдээ яг энэ одоо хамт олон дотор ороод ирэхээр энэ дотор ч мөнгөтэй хүн байхгүй. Мөнгөтэй хүн байхгүй. Би бол худлаа хэлэхгүй үнийг хэлгэнэ. Маш олон тэмцэгч гээд мундаг гээл те одоо явж исэн залуучууд настангууд хүртэл ирээд миний хажууд штэ одоо намайг намд орсны дараа те одоо би ингээд 30 жил одоо ингээд явсан юугаа л ингээд те 300 саяар үнэлхийа. Танаа нам надад 300 саяыг өгчвөл би бол нэг 100 мянган хүний саналтай гэд ярьж яхийг би өөрийнхөө нүдээр хараад би үнэхээр вау би бүр ямар өгөөмөр хүн юм бэ гэж бодсон. Яагаад гэвэл би энэ намд өөрийнхөө бүх потенциалтайгаа бүх халуун сэтгэлтэйгээ орж ирсэн байхгүй. Би өөрийгөө би тэдэн мянган хүний санал авчирна. Та нар намайг тэг, би та нарт тэгж чадна, та нар надад тэдийг үг гэдэг юм юусоо хэлээгүй. Гагцгүй энд орж ирээд нөхцөл байдлыг мэдрэнгүүтээ манад бол чадaltaй, чансаатай, санхүүгийн боломжтой хүмүүс бол байдгүй юм байна. Хөөрхийн энд ингээд ажиллаад өдөржин ингээд байж байгаа нар салхинд гандаал явж байгаа хүмүүсийг чинь наад зах нь хоолж унтлахаас ахуулаад тэгэл шувтан л тэгэл мөнгө байна уу гээл тэгин байгаа нэг лайв хийсэн 5-10 цасаа өгвөл ингэж өдөр өдөртөө жижигэр явсаар байтал чинь 100 хэдэн сая бол гарсан байдаг. 100 хэдэн сая. Тэ. Гэхдээ одоо тэрнээс чинь гадуур бас би чинь хөдөө орон нутагт ингээл те одоо төвийн бүсийг хариуцаал айманда дэд дарга гэдэг утгаараа эн чинь зүгээр наад захын л хүний өөрийн юмд зорж байгаа нэг юм бяцхан сэтгэл болон хариуцлага байхгүй юу дээ. Тэгэхээс шинэ нэг улсын хурлын суудлыг 100 хэдэн саяар худалдаж авдаг тийм үлгэрч байхгүй. Ер нь бол улсын хурлд хүмүүст бол хичнээн төгрөгийн ер нь бол зардал гаргадгийг монголчууд нийтээр мэдчихэж байгаа шүү дээ. Тэр бум багтдаг л үсттэй ер нь бол тий. Ялангуяа саях шиг энэ том тойрогтой үед бол хамгийн багадаа 3-4 тэр зарим хүмүүс бол уйлж байгаа шүү дээ. 2-3 тэр бумыг зараад ч гарч чадсангүй гэл тий. Тэгэхээр зэрэг энэ бол миний хувьд бол яг надтай бол энэ бол их мөнгө байсан тий. Тэгвэл энэ би нэх их мөнгө гаргаж байгаа юм чинь би энд ороод гэдэг асуудлаас биш энэ өөрөө л миний халуун сэтгэл. Би хэдийгээр энэ төмний төлөө гэж байгаа боловч би өөрөө гаргаж байгаа учраас надаас ч гэсэн хичээл зүтгэл байх ёстой л гэж үзсэн. Тийм л хэрэг юм. Таны одоо саяын яриа тэр өмнө ингээд
сонгуульд ер нь ялт аавн эхний 2 судалж аавн гэдэг ч юм уу тий. Манад ийм намын тийм одоо урам зориг, найдлага бол бага байсан гэж тий. Нарантуя Наара гэдэг хүн орж ирээд эрхийн зориг ногоо нам дээр бол одоогийн энэ сонгуульд авцсан байгаа энэ судлалын ер нь бол дийлэнх хувийг та өөрөө дагуулж орж ирсэн л гэж хэлэх гээд байна зөв. Ер нь бол би дараад ч хэлжсэн. 65 мянган судал бол авнаа. 65 мянган одоо саналыг бол авнаа. Яагаад гэвэл одоо жишээлбэл одоо юу гэдгийг нэг зарим хүмүүс одоо жишээлбэл нэг 100 мянган даагчтай хүмүүс би 20 мянган санал энэ намд авчирсан гэж яриад байна шүү дээ. Тэгвэл 400 80 мянган хүн за төдийгөөс өдийг хүртэл би яг унаж босож өөрийнхөө байгаа байдлаар л те. За одоо ностой нулимстай те ингээд энэ бүх өдрүүдээр би зүгээр л ингээд органик намаа дэмждэг хүмүүстэй л байхгүй да. Тэгэхээр энэ дэмждэг хүмүүс чинь миний үзэл бодол те ямар цаг үед ямар байдаг, ер нь ямар голчтой, ямар чанартай хүн юм бэ гэдгийг мэдж байгаа хүмүүс чинь энэ улсын өнцөг болон бүр төдийгүй гадаад улсад ч гэсэн амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг би ерөнхийдөө өмнө нь авч ирсэн саналаа бүх одоо орон нутагт те бүх одоо орон даяар за магадгүй гадаадаас бас нэг тэдэн нэг 1000 орчимч болов хүний санал бол ирнэ гэдэг ч юм уу те. Ингээд хуйлаад бодоод үзэхэд бол 65 мянга бол бодит байсан. Гэтэ хүмүүс бол амар юу яд юм бэ л те. Одоо жишээлбэл одоо би бол 100 мянган хүний саналтай, 150 мянган хүний саналтай гэл ирдэг юм бэ лээ. Би бол харин тэр үед бол маш даруухан байсан. Ер нь бол нэг 65 бол авнаа. Гэхдээ тэхийн тулд хамгийн гол нь гол юм бол ойлгох хэрэгтэй. Наара гэж дэвшгүйгээр иргэний зориг гэдэг одоо нэрийг маш сайн алдаршуулах хэрэгтэй, таниулах хэрэгтэй, жагсаалтын одоо тий сонголтын утга учирыг ойлгуулах хэрэгтэй юм гэдэг энэ ажил дээр л ерөн фокуслж ажилласан. За тийм мэдээж яхав тэ одоо нам дотор орж ирээл одоо би ч бас нөө урлаг суурьтай урлагийн хүн байсан учраас альва ямиг яаж хүнд хүргэх хөв те одоо тэ дээрээс нь чи одоо бараг маркетинг PR-ийн чиглэлээр одоо энэ сошиал сурталчилгааны ажлыг чи олон жил хүмүүс хийсэн гэдэг чинь яавал хүнд юмаа хүргэх вэ гэдгийг маш сайн мэдчихэж байгаа шүү дээ яг үнэндээ. Тэгээ энэ дээр бол би даруухан баймааргүй байна. Одоо нэгэнт ингээд те яг ямар ч лээсэн миний бол үүрэг ойролцоо бол маш их байсан. Гэхдээ би ганцаараа бол бас энэ бүхнийг чадахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг нэгэнт одоо зөндөө олон цаг заваа одоо хөдөлмөр хүчээ зориулсан тэр намынхаа бас жорон төгтгийг бас шууд үүсгэх нь бол утгагүй. Гэхдээ аливаа газарт манлайлагч хэрэгтэй байдаг шүү дээ, тий. Тэгэхээр би бол тодорхой хэмжээнд манлайлагч нь бол байж чадсан болоо гэж боддог. Хоёлаа ингэж намыг ярьсных ер нь намын сэдвүүд дуусгах гэж бас хүмүүс сонирхож байгаа. За ингээ намд орлоо, тодорхой хэмжээний манлайлал зүйлээ, сонгуульд амжилтаа оролцлоо. 2-3 дахь удаагийн сонгуул дээр ингээд их хурлын гишүүн боллоо. Ингээд дараа нам дээр чи ингээд нэг баг зэрэг асуудлууд үүсээд тах швсэн намар. Тэгсэн. Одоо дээд дараагийнхаа асуудлыг ч гэсэн бас өгсөн юм байна. Тэр намын асуудал одоо ер нь ямар хуу төвшөнд байна нэг. Хоёрд ер нь яагаад тэр одоо нэг маргаан мэтгэлцэн шиг зүйл өрнсөн юм. Гэхдээ яг нэгдүгээрт миний зүгээр нэг гайхсан юм бол тэр бол миний нөгөө хүн чанарын асуудалтай магадгүй одоо улс төр бол өөр байдаг гэж магадгүй. За нэгдүгээр одоо сонгуулийн үеэр огт үзэгдэж харагдаж байгаагүй хүмүүс тий одоо юу гэдгийг одоо ингээл сонгуулийн ялтын дараа гівгэнт нөгөө жинхнээсээ наранд хаалж жинхнээсээ явж байсан хүмүүс чинь байхгүй болоод оронд нь ингээд өөр хүмүүс гівгэнтэн гарч ирээл тий ингээл амар ингээл байдлыг гартаа аваад ингээд явхад бол би гайхажсэн. Тэгээд энэ ийм хүн манай намд бас байсан юм уу гээл те. За ингээл жижиг хажигнаас эхэлж байгаа штэ. За тэгэл яг хавда ерөнхийдөө бол ингээд нэг тийм би чи нэг юм айгүй яг энэ цаг үед ер нь те магадгүй бүх цаг үед ч биш магадгүй маш тохиромжгүй ийм зантай хүн штэ. Тэр нь болохоор нөгөө шууд шудраг үннийг ингээд бүр ингээд байгаагаар нь хэлчихдэг. Ямар нэгэн зөөллөгч юм уу эсвэл гоё чимэглэл тэ дайваргүйгээр хэлцдэг ийм одоо хэцүү зантай штэ. Тэрнээсээ болж өөрөө би маш их зүйлд одоо ундаг. Тэгээд тэр утгаараа бол хэлсэн. За тэгэл ерөнхийдөө бол нэг жоохон ажиллагаануудад явагдаж ихэлсэн. Тэгээд ямар ажиллагаа? Уу яах вэ тэгэл одоо гадуурхах уу? Үгүй нам би нэг амар гадуурхагтаал нэг байхгүй шүү дээ. Гэхдээ л ерөнхийдөө одоо юу гэдгийг ингээл нэг бүтэц зохион байгуулалтаа жоохон өөрчлөгч байдаг юм уу те. Тэгээд би за тэгээ тэгэл одоо тэгээ яах вэ тэгэл ингээл ээжсэн. Тэгээ яг ерөнхийдөө үндэсний хорооны хурал бол болсон. Тэгээ тэрэн дээр бол яг л нөгөө миний төсөөллийн дагуу юм болсон. Гэхдээ би бол хувьдаа нөгөө намын бүтэц зохион байгуулалт ямар эдгийг сайн мэдэхгүй шүү дээ.
Тэгээ би чи энэ намд орж ирэнгүүтэл ерөөсөө тэр чигтээ сонгуул болоод ерөөсөө яавал ялах уу те. Яг тэгэл намын ялалт миний ч гэсэн ялалт учраас те. Ингээл тэрэндээ л нөгөө нэг хоёр гүс сэтгэлээр зүтгэцэн. Тэрхээс биш нэг хайхтар намын бүтэц юм юмыг ойлгоол те. Эсвэл энэ нам дотор ямар нэгэн фракцтай байх надад саналаа өгөх бас хүмүүстэй байх хэрэгтэй юм байна гэдэг тухайч мэдэхгүй те. Тэгэл ингээл зүгээр л халуун сэтгэлээрээ яваал исэн. Тэгээд дараа нь яг нам гэж юу байдаг юм бэ те. Нам дотор юу болдгийм бэ гэдэг юмнуудыг ойлгож хэлж байгаа байхгүй юу. Тэгвэл яг хуу тэгээ би бол тухайн үед үндэсний хорооны хурлаар бол хэлсэн. Яг хуу та нар окей нэгэнт те ингээд одоо иргэний зоригийн те зориггүй одоо хүмүүс юм бол би та нартай ингээд те ингээд та нарын бүх үйл ажиллагаанд чи ингээд өмнөх шигэ халуун сэтгэлээр оролцоод явахгүй шүү. Би шудраг бус газар угаасаа үйл ажиллагаацал заавал байдаг. Үйл ажиллагаацал байгаа цагт дандаа л одоо тий зөрчлүүд байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг би бол үнэ хэлээд тэр хурлыг орхиод явсан. Гэхдээ ер нь бол нам гэдэг чинь одоо миний бодлоор нэг тийм хатуу хамаатан садны биш те үзэл санааны нэгдэл байх хэрэгтэй юм болов гэж би хувьдаа төсөөлдөг байхгүй юу. Гэтэ яг миний бодсноос жоох өөрөөсөн. Гэхдээ одоо би бүх юмыг зөвтгөгч, би бүх юмыг илаашуулагч, те бүх юмыг голдрол нь оруулагч биш учраас зарим юмыг хайж хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Одоо ер нь намын дарагтайгаа одоо бол харилцаа бол ямар вэ? Одоо зүгээр л байгаа. Тий одоо ингээд хүмүүстэй удаал ингээл те одоо юу гэдгийг одоо ямар нэгэн булаацалтаад байгаа юм байгаа биш. Тэгээд ах шаардлагагүй шүү дээ. Гэхдээ бол би чинь нөгөө бас л нөгөө тэнэг зоригтой тэнэг шудраг зангаараа те ингээд хүмүүс ер нь ингэж ажилд ингэж ханддсан байна гэдгийг хэлээд бас л нилээ нэг хэсэг хэцүүхэн байдалтай байсан. Гэхдээ яг хөө ер нь бол зөвхөн одоо манай намын дарагч биш зөвхөн одоо улс төрчид ч биш иргэд ч хүртэл үнэнгийн хэлэхэд маш дургүй байдаг юм байна гэдгийг голоосоо мэдэрчл явна да. Тэр нь хүн үнтэйгээ нүр тулах бас их дургүй байдаг юм шиг байна. Дэд дараагаас нь ягаад таныг ямар шалтгаанаар их юм уу? Та өөрөө өгийгөө өгсөн юм уу эсвэл танаас ажиллаж авсан юм уу? Гэхдээ тэр чинь айгүй сонирхолтой амар хөвгөлтэй шүү дээ. Бас ингээд нэг юм бяцхан тоглоомнууд чиг надад нэг юм тоглоом юм шиг бас заримдаа санагдаад байдаг л да. Яг ингээд нөгөө дэд дараа нар нь бүгдээрээ байгаа. Гэхдээ ингээд дөрмийнхаа дагуу бол ингээд дэд дараа нараа дахин сонгох ёстой ч гэдэг юм уу те. Нэг тийм юм дэвшүүлэнгүүтээ бүх дэд дараа нар нь хിവэрэ ганцхан намайг унгаж явах жишээ нэ. Гэхдээ би тэнд дэд дарга байхгүй байлаа гэд одоо юу гэдгийг одоо миний амьдралд ч юм уу ажилд ч юм уу харчлаад авах юм бол байхгүй шүү дээ. Магадгүй би дэд дарга байсан бол би дахиад өөрийгөө нам руу бас нэлээд одоо хуваах те тийм юм байх байсан баг. Магадгүй намайг би өмнөх ажиллаач бас те одоо юу гэдгийг өмнөх ажиллаа яа гэж байгаа хүнд бол намын ажил руу бас ингээд өөрийгөө хуваагаад ах зөв байсан юм уу гүйч байсан юм одоо бодохоор тэр нь баг зөв юм болсон юм байна гэж би боддог. Улс төрийн ялангуяа парламентын үйл ажиллагаа бол намаар дамжиж явах хэрэгтэй. Дээрээс нь намаар дамжин л та төлөвшөж энэ парламент бол илүү хүчрэг болно. За би дагцын дуу хоолой гэдэг ч юм уу бодлого боловсруулаад тэрийг батлуулах үйл явц гэдэг чинь бас хязгаарлагдмал байдаг. За одоо ялангуяа 126 болцохоор энэ нөхцөл байдал нь улам нэмэгдэх байх. Тэгэхээр ер нь одоо та намын нөхцөл байдлыг илүү гүнзгий судлаад намтайгаа илүү одоо ажиллах юм бол илүү үр дүнтэй бодлого явуулахад амар байх юм болов. За ерөнхийдөө нөгөө намтай холбоотой ер нь яагаад сонгогдсон, яагаад энд үл ойлголцол өрөмчүү гэдэг асуултууд ерөнхийдөө дуусчих ах шиг байна. За хоёлаа одоо дараагийн сэдв буюу энэ улс төрд орж ирэх болсон шалтгаанаа түрүүн ихэнд хэллээ шүү дээ, тийм ээ. Одоо тэгвэл орж ирээд харахаар яг ямар байд юм бэ улс төр? Өмнө бодож ирснээс чи хэр яаж зөв? Яг нь ер нь бол хүмүүсээгээд одоо улс төрд орж ирэхээр өөрсдөө ойлгодог мэлэдэг гэл нэг тиймэрхүү юм бол ярьж лээсэн л да. Гэхдээ нөгөө одоо юу гэдгийг нэг юмыг гадна байхдаа нэг юмыг нь олж хараагүйсэн юм. Тэр нь болохоор одоо юу гэдгийг жишээлбэл гадаа байхдаа би өөрийнхөө амьдралыг бол тий өөрийнхөө амьдралыг би өөрөө л хичээгээл зүтгэл тий тэмцэх юм бол өөрөө өөрчилж чаддаг. Харин энэ парламент бол олон хоороо шийддэг тогтолцоо. За тэгээд жишээлбэл одоо юу гэдэг би хамгийн анхны одоо энэ намрын чуулганаар тий одоо энэ авилгалтай тэмцэх 5 шашилгааны хүрээнд одоо жишээлбэл өнөөдрийн хүртэл 2.8 их 80 төгрөг Монгол улсын төсөвт бол орж ирснийг мэдж байгаа байхгүй. Энэ дотор ч орж ирж л одоо нарийн ширийн юмнуудын мэдээллийг аваад мэдчихэж штэ. Тэгэхээр энэ авилгалтай тэмцэх хүрээнд олж ирж байгаа мөнгө гэдэг чинь хууль бусаар завшсан буюу иргэдээс завшсан мөнгө л
буцааж орж ирж байгаа үзэгдэл эцтэй тий. Тэгэхээр энийг тэгвэл нөгөө одоо хүүхдийн төлөө мөнгө зарах гэхээр нөгөө дандаа төсөв хөрөнгө ярьдаг байхгүй юу? Тэгэхээр тэгвэл энэ авилгатаа тэмцэх юунаас орж ирсэн энэ мөнгийг тий цаашаад орж ирэх энэ 5 иш ажиллагаар орж ирэх залгасаар орж ирэх одоо мөнгийг хүүхдийн одоо эрүүл мэнд боловсрал сайн сайхны төлөө хөгжлийн төлөө зарцуулдаг бай гэдэг энэ зарчмын зөрүүтэй санал төвшүүлсэн. Нэг ч хүн дэмжээг байхгүй юу? Тэгэл би яг амар ойлгосон. Энэ бол миний хамгийн анхны маш том чаленж байсан юм билээ. Би тэгээд ойлголоо. Энэ дотор нэгдүгээрт сөрөг хүчин гээд те ингээд бидний дөрөв ч юм уу эсвэл магадгүй би одоо зарим хүмүүс бол намайг ингээд амар ингээд наарамын зоригтой те ингээд хилээл өөрчлөл гэтэл миний тэр зориг яг үндэ энэ дотор нэг тийм хамаатай биш юм байна гэдгийг ойлгосон. Яг л олонхоороо шийддэг энэ тогтолцоо нь би олонхийг ямар нэгэн байдлаар зөв цаг үед нь өөрийнхөө үзэл санаа нэг үед ийм үед нь дэмжижээж хариу энэ хүмүүсээр дэмжүүлэх юм биш үү гэдэг энэ юмыг ойлгож эхэлсэн. Нэгдүгээр. Хоёрдугаар ер нь бол одоо ингээд бид нар сөрөг хүчин ингээл явж байна. Яг үнийг хэлэхэд манай нам сөрөг хүчний ажлыг огтхон хийж чадахгүй байгаа. Тий. Гэхдээ сөрөг хүчин гэхээр л одоо бүх юмын эсэргүүцэл коноп дараал те зүгээр л нэг хий ингээл одоо юу гэдгийг бүх одоо асуудлыг эсэргүүцэл бүх юмын нөгөө талаас нь хараад сөргөлдөөл ингээд байх юм бол гол нь эн чинь хинч чадах асуудал байхгүй яг үндэ. Гол нь нөгөө манай нам чинь бас өөрөө хөгжлийн сайн сайхны төлөө хийж бүтээ гэдэг уриат шүү дээ. Бас л манай намд бас адилхан мөрийн хөтөлбөр байгаа шүү дээ тий. Тэхийн тулд нэгэнд олонхоороо дэмждэг, олонхоороо зөвшөлтсөж шийддэг энэ асуудлыг бид нэр дэмжих ёстой үед нь дэмжээл явж байгаа. Яагаад гэвэл ингээд зарим хүмүүс одоо жишээлбэл манай намыг Монгол Ардын нам охин нам гэдэг яриад байгаа байхгүй. Тэг бид нар одоо жишээлбэл тэн ингээ те одоо Монгол улсыг хөгжлийг бий болгож дараагийн орлогын хамгийн том их усрыг бий болгох мега төсөл энтер гэдгийг те бид нар одоо дэмжихгүй ингээл бүх юм эсрэгээс нь хараад байвал нөгөө өнгөрсөн цаг хугацааны нөгөө улс төрчдөөс бид нар юугаар ялгаатай байх. Тийм учраас бид нар бүгдээрээ л ингээд ор бүрнээ дэмжээл ингээд явж байгаа. Тэгэхээр зэрэг сөрөг хүчин байлаа гэд яг нөө гол поинтын үеуд дээр нь бол бид нар дуу хоолой болох хэвээр тэрийг бол бид нар сайн чадахгүй байгаа гэж өөрсдөө ч тэрийгээ сайн мэдэрж байгаа. Тэгээд одоо харин бүгдээрээ за өнгөрсөн цаг хугацаанд бид нар өнгөрсөн намрын чуулганд ч юм уу те за нам илүү одоо ингэж те одоо цул болж ажиллаж чадаагүй байна. Одоо тэгвэл хідүүлээ дөрүүлний нөө ганц дэчин ганцаардахгүй гэдэг шиг дөрүүлээ ч гэсэн яавал одоо тий зөв цаг үедээ зөв юмны нэг хэсэг болдог эсэргүүцэх цаг үед нь дуу хоолой болдог юм байх вэ гэдэг ийм юмнуудыг бид нэр хоорондоо ярилцаад явж байгаа. Тэгэхээр алдаанаасаа суралцах нь чухал болохоос биш те ингээд одоо нэг тийм биелаг чийлаг бит хоёр муудалж ийсэн манай нам ингэжсэн эдэр намайг ингэжсэн да гэдэг энэ үс сонцон бол хиндэд сайн авчирдаг байхгүй. Сөрөг хүчин хийж чадахгүй байгаа гэдэг дээр 100% санал нэг байна. Би асуухгүй сууж байна. Томилгоонууд бас танаа намаас хийгдэт байх юм. Зарим одоо элчин зөвлөгч юм уу, консул ч юм уу ингээд миний багцаагаар нэг 4-5 орчим томилгоо явуулчихлаа. Ингээ харахаар тэр мэрийг мэдээгүй аа тэгэхээр ямар ч тэр мэрийг та юу жоохон тийм ийм нөхцөл байдалтай байгаа болохоор та нар сөрөг хүчин хийж чадахгүй байх шүү байна. Юу томилгосныг бол би ёстой мэдээгүй байна. Харин төрийн өмчит компаниудын зарим нэгэн одоо тий одоо шийдвэр гаргах төвчний албан тушаалт бол манай намаас хүмүүс очисон юм байлээ. Тэрийг бол дараа надад хэлсэн. Гэхдээ улс төрийн намууд бол одоо юу гэдгийг одоо парламентэд судалтай улс төрийн нам гэдэг чинь тодорхой хэмжээнд тий энэ одоо засаг төрийн нэг хэсэг болж байгаагийн хувьд бол бас тийм юм болдго юм шиг байлээ шүү дээ. Миний хувьд бол одоо хүмүүс ажилд орлоо гээл те одоо ингээл дахиад манайхаас яхаараа хүмүүс тэгж ажилд ордын ингээд ингээ явах чи өөрөө шал утгагүй байхгүй. Ягаад гэвэл нам нь эрхэвч парламентэд судалтай болсон тий нэг л хүн нь парламентэд судалтай болсон байхад хүн нам 4 жилийн дотор бас л яаж одоо тий хүрээ хязгаараа сайн тэлж чадлаа, яаж чадавчиж чадлаа. 24 оны сонгуул гэхэд бас л шал өөр чадвартай хүмүүс дэвшиж байгаа ч тэгэхээр яагаад бас манай нам тэгж болохгүй гэж л бодож байна. Тэгэхээс биш одоо би одоо хүмүүсийг ажил авсанд ч юм уу те одоо би ч нэг тийм хүнд ингээл ус хансан санаал удаан хүнтэй дайсагналцаж ингэж явдаг хүн угаасаа биш. Тэр чи өөрөө бас эргээд миний эрүүл мэндэд л мүү. Гэхдээ хүмүүс ажилд ороод манай намаас те ингээд чансаатай хүмүүс л одоо бодол гарч идэг байлгүй дээ. Тэгэхээр тэрэнд бол нэг би нэг эмзэглээл игдүүцээл те ингэхгүй байгаа. Хүн ажилд орох
тал дээр тантай санал нэг байна. Мэдээж нэг хүний амьдрал ах уу, дээрээс нь мэддэг чаддаг юм а улс орныхоо төлөө ч юм уу тухайн компани байгаа газартаа гаргаа явах зүг баг. Харин энэ бүхний цаана сөрөг хүчин дээрээс хүмүүсийг томилгоо явуулж ийн гэдэг чинь улс төрийн намын хуулийг танах дэмжиж гарч ирээл эрх хөрөгчдийн өмнөөс явж ирсэнтэй яг адилхан. Засгийн газрын бол бүтггүй байгаа зүйл дээр юмаа хийж чадахгүй байгаадаа яг адилхан. Та ч өөрөө дүгнэлттэй биш, танахан бүхэлдээ дүгнэлттэй байна гэж харж бид нар ер нь сөрөг хүчин хийж чадахгүй байна. Иймэрхүү нэг ийм аваа өгөө ч юм уу ийм байдлаасаа болоод үндсэн сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадахгүй. Сөрөг хүчин гэдэг чинь сөрхийн нэр биш. Иргэдэд мэдэх ёстой зүйлийг нь мэдэх эрхийг нь хангаж өгөөд дуу хоолой болох зүйл шүү дээ. Тий. Одоо тэгээд одоо мэдгүй юм да. Надад бас энэ улс төр бас үнэхээр одоо яадгийн нарийн ширээний мэдгүй юм бас маш их байна л да. Тийх байна үү? Би ч нөгөө нэг ийм хүн штэ. Мэдгүй гэдгийг хэлждэг. Тэгтээ мэдгүй гэдэг нь одоо мэдчихвэл чадахгүй гэсэн үг бол биш те. Би нэг тийм дүр хэсгээл те. Аль хэзээ бүхнийг мэдсэн юм шиг те, мэддэг юм шиг, мэдэд авсан юм шиг тийм байдалд бол дургу. Юм үннээрээ сайхан гэдэг ийм одоо афоризмаар би бол одоо өссөн хүн. Тэгэхээр зэрэг юм мууч сайн ч үннээрээ л сайхан байдаг. Тэр нь илүү их амар байдаг, тав тухтай байдаг. Тэгэхээр зэрэг одоо надад бас энэ улс төрд яадгийн ямар одоо яриа хөөрөө хийгээд хүмүүс ингэдийн тэгдийн гэдэг тийм нарийн ширийн юмыг бас мэдэх болоог байна. Тийм. Та бол одоо эмэгтэйчүүд хүүхдийн эрх, хүүхдийн одоо боловсрал гэдэг энэ асуудлыг гишүүн болохоосоо өмнө хүнддэг байсан, орж ирчээж хүндэж байна. Дөнгөж саяын та бүхэн ярьсан нэг юм эрх баригчдын талд уурна гэдэгтэй адилхан нэг зүйл танаас бас гарсан, хүмүүс бас шүүмжлэл амжиж л байна лээ. Нөгөө номын сайдын 18 тэрбум. Энэ дээр юу нь яагаад хийх ёстой гэж дэмжсэн юм бэ? Бас л энд чинь нэг юм эрх барьж байгаа намын төлөөллийн нэг сайдын одоо олон нийтээрээ энэ бол шаардлагагүй маа гэдэг зүйл дээр бас энэ зөв юм аа, энийг байлгах ёстой л гэж дуурсан л да. Гэхдээ одоо олон нийтийн дуурсан одоо энэ зөв гэж бодож байгаа бүхэн зөв биш байх үе бас байна штэ. Олон хүн л энийг зөв гэж бодохороо тэр туйлын зөв гэсэн үг бас биш шүү дээ. За жишээлбэл би яагаад энийг дэмжсэн бэ гэвэл би өмнө нь одоо иргэний нийгмийн байгууллагт байхдаа ялангуяа охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцээд те одоо ийм бас одоо нийгмийн ажлуудыг хийдэг байхдаа илүү их энэ одоо яг энэ өсвөр насны хүүхдүүдтэй туулж ажилладаг байсан байхгүй. Тэгэхдээ өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн төрийн бодлого бол угаасаа тэг. За тэгээ дээрэс нь харьцангуй том болчлоо гэд ээж авдаа бас ингээд анхаарал халамж тэ ингээд жоохон сул болчдаг ийм одоо нэг ийм завсар үе юм байна да гэж би хардаг байсан байхгүй. За тэгээд одоо сая энэ дээр би нэг номын сайдыг дэмжсэндээ биш шүү дээ. Би тэр хөтөлбөрийн үр өгөөж хүүхдүүдэд яаж очихыг тэ тэднийх амар гайхуулахгүй ч гэсэн жоохон ч гэсэн нэмэр болно. Өөрөөр хэлбэл хин нэгэн хүн чамааг одоо тэ харж хандж байгаа гэсэн тэр мэдрэмжийг төрөөс аваад хүүхдүүдэд ч гэсэн арай өөр мэдрэмж одоо төрөөд тэ за магадгүй илүү их одоо чөлөө цагаа буруу одоо тэ юм зарцуулж байгаа эсвэл юунд зарцуулахаа мэдгүй байгаа хөгжих гарцаа мэдгүй байгаа энэ хүүхдэдэд маш том одоо хөшүүрэг болох болов гэж бодсон учраас дэмжсэн. Энэ өөрөө бас олон улсад ч гэсэн тэгээ манайхан бас нэг юм судалмаар л юм байлээ л тэ. Одоо бидний чинь одоо гар утсанд дэлхийн атгастай шүү дээ. Дэлхийн аль улс орнуудад юу яаж хэрэгжээд ямар үр өгөөж өгч जैन гэд ингэ байж штэ. Тэгэхээр би бол тэрэн дээр тэгж бодож дэмжсэн. Тэгээд та нар одоо бодлоо. Тэр чинь 18 тэрбум байсан штэ. Одоо 18 тэрбум гэж ярингууд үдчихэж байгаа хүмүүс энэ бүр саагарчжээ. 18 тэрбумыг 18 гэдэг болчих гэдэг. Би зөвхөн улсын төсөвтэй л харьцуулж байгаа байхгүй. Гэтэл жилд те 18 тэрбум төгрөгийг зарцуулаад энэ 16-аас 18 насны өнөөдөр хүүхдүүд яг үнийг хэлэхэд шоронд те одоо хүүхдийн хориход хичнээн энэ насны хүүхдүүд байна. Өнөөдөр энэ насны хүүхдүүдээс хичнээн хүчирхийлэлд өртөж байна. Хичнээн нь хүсээгүй жирэмслэлт болж байна. Хичнээн нь одоо ээж хүн болж байна. Хичнээн нь гэмт хэргийн золиос болж байна. Хичнээн нь гэмт хэргийн үйлдэгчд болж байна гэдгийг нийтээрээ мэдхийг хүсэхгүй байна. Олон улсын яг иймэрхүү хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүнд хүрсэн ямар туршлагууд байна? Та судалж үзв? Маш олон одоо тийм туршлагууд байд юм байлаа. Би одоо жишээлбэл одоо Англид байна. Англид жишээлбэл одоо Art Pass гэд байт юм байлээ. Art Pass нь бол ерөөсөө нэгдүгээрт өөрсдийнхөө түүх
Тэ өөрсдийнхөө өв соёл, өөрсдийнхөө pride-ийг өсвөр насны хүүхдүүдэд ингэж маш сайн суулгах. Тэндээс хүүхдүүд өөрсдийнхөө англи хүн гэдэг, английнхаа үндэсний түүх, соёл, тэ одоо энэ одоо өвлөж авах хэвээр тийм юмнуудаа мэдэрч одоо суралцдаг. За тэгээд дээрэс нь тэрийг үзээд явж гинэ гэдэг чинь бас л нэг цаг хугацаа үздэг. Соён гэгэрлийн цаг хугацаа үздэг. Тэгэхээр Англид л гэхэд National Art Pass гэдэг юм хөтөлбөр бас байдгийн байлээ. За тэгээ бүх улсад байна. Тэ? А гэхдээ энэ зөвхөн одоо хүмүүс ингэнгүүт одоо манад музей байхгүй гэл. Тэгээ штэ. Гэхдээ ингээд бүхэл юмыг өгөөсгээд байвал бүхэл юм надад таалагдахгүй байгаа гэвэл ер нь яах вэ? Тэ? Бага юмаа бид нар хайрлах, арчлах, тордох, сэргээх, тэ? Өвлүүлэх, бага юмаа өнгөлөх ийм биднэрт хэрэгцээ шаардлага бас тулцсан байгаа байхгүй. Засгийн газартай холбоотой юм асууж байгаа дээрээ би нэг асуугаад авъя. Одоо ингээд зарим гишүүд танай парламентын танхимын одоо лото самбуу гишүүн ч юм уу зарим гишүүд бол ингээд үүсэл засгийн газрын үйл ажиллагаа нь муу байна, тар байна. Ерөнхий сайдтай хариуцлах тооцоо гэдэг ч ийм зүйлийг ярьж байна. Сая 4 жилийн өнгөрсөн 1 жилийн төлөвлөгөөнийхэн дагуу хийгдсэн ажлыг үр дүнгийн их хурл дээр хилцэж штэ. Маш олон шүүмжүүд гарч ирж байна. Ер нь Нартовын гишүүний хувьд энэ засгийн газрын үйл ажиллагааг юу гэж харж байгаа юм? Ерөнхий сайдын үйл ажиллагааг юу гэж харж байна? Яг нь ер нь бол бүхэл одоо цаг үед те төгс ажилласан хинч байдгүй юм билээ л. Тэгээд одоо төгс ажилласан байдлаасаа бид нэр 35 жилийн босгон дээрээ ийм нөхцөл байдалтай өмнөх цаг үеийн хин төгс ажиллаад ийм нийгмийг бид нарт төл өглүүлсэн. Ийм төр засгийг өглүүлсэн гэдэг асуудлыг ярина л да. Тэгэхээр мэдээж одоо хүн бүхэнд чадахгүй хүрээ гэж байгаа. Гэхдээ одоо бодвол одоо Монгол Ардын намл одоо бүхэл улс төрийн одоо юмыг шийдэж штэ. Тэгэхээр оюурд нь буулаа гэж ботход дараа нь хийн болох вэ? Тэр хүн бас үнэхээр чадахгүй гэдэг асуудлуудаас хүрхэл баг. Тэ. За мэдээж учир дутагдaltaй юмнууд байгаа. Гэхдээ бүх цаг үеийн түүхэнд ямар ч ерөнхий сайдын зориулж хийж байгаагүй энэ өөрчлөлтүүдийг өөр дээрээ бүх галыг аваад хийж байгаа надад бас санагддаг. Одоо ингээ хэлчингүүд долоолоо молоолоо. Үгүй эцээ тэр долоон уу яа нуу энэ ерөөсөө сонирмш гагцхан хийж бүтээх гээд байгаа зорж байгаа. Ер нь бол би одоо яг өөр дээрээ бүр маш сайн мэдэрж байна. Жишээлбэл манай энэ парламентод нэг ч үг хэлж үзээгүй гişүүд байж байгаа шүү. Бага байхгүй мэдээдгүй гişүүд байдаг. Тэр их тэгэл намрын чуулган бүтэн суугаагүй гişүүд ч байна. Тэ? Тэгэхээр одоо юу гэдэг чимээгүй ингээл хумсаа нуугаал тэ ингээл муур шиг хяраал гэж чимээгүй анхаарал дүртэхгүй тэ сайныг чихгүй мууг чихгүй. Гэхдээ чимээгүй байгаа нь сайныг хийхгүй байгаа мууг хийхгүй байгаа гэсэн баталгаа бол бас биш үсттэй тэ. Магадгүй сайныг хийжээж болох мууг хийжээж болох шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм хүмүүсийг бол хинч тоож авч хилэлцэж тэрэн лөө анхаардгүй юм байна. А тэгэд их баг хэмжээгээр те хийгээд байгаа, хийх гээд байгаа те. За тэгээд одоо тэрийгэ хилчдэг те. Одоо ийм анхаарлын төвд байдаг хүмүүс рүү бол бүхэл одоо сайн муу бүх ертөнцийн урсгал урсч идэм байл гэдгийг би ойлгож байна. Тэ. Тэгэхээр зэрэг нэг талаар бас яг одоо авилалтай тэмцэх те. Одоо жишээлбэл айгүй чухал хууль орж ирэх гэж штэ. Одоо энэ одоо хууль бусаар хөрөнгөцсөн хөрөнгийг хураах. За энийг ярихаар одоо жишээлбэл хамгийн сонирхолтой нь манай Ардчилсан намын гишүүд хамгийн түрүүнд бараг дэмжих байдал эсрэгээрээ Ардчилсан намын гишүүд маань ардчлалыг хумих өөрөөр хэлбэл ардчлал гэдэг нэрээр одоо юу гэдгийг хаалгавчлаад энэ жинхэнэ байх ёстой үйлдэлийг өнөөдрийн хүртэлд Монголд заяа авилгал хээл хахуул гаарсны учраас өнөөдөр иргэдэн ийм ядуу хэтэрхий тасарсан баячууд үүссэн байгаад байгаа байхгүй. Гэтэл яагаад энэ одоо тий өнөөдрийн хүртэл одоо өөрсдийнхээ танил таал боломж мэдээлэл ойр улс төрийн одоо шийдэл гарцад ойр байсан хүмүүс тасартлаа баяжиж болдог. Тэгээд тэдний одоо хэрвээ хууль нь одоо тий энэ бол хууль бус байна гэд. За хууль бус гэж одоо үндслэлгүй хөрөнгөчнө гэдэг чинь өөрөөр хэлбэл жишээлбэл одоо надад орж ирсэн одоо орлогууд бол тий энэ юуны мөнгөний гэхэд би тэдэн сарын тэдэн лайв хийгээд тэрний постных нь мөнгө нь тэдний ажлыг ингэж хийгээд бүх юм чинь ингээд баримттайгаа байж штэ тий. Тэгэж чадахгүй л бол тэр хөрөнгийг хураана л гэсэн үг үсттэй. Тэгэхээр би зүгээр гайхаад байгаа байхгүй юу? Ухтаа бол ингэж авилгалтай тэмцэн гэдэг чинь энэ штэ. Ер нь манайхан ямар ч үйлдэл хийдгүү учраас хэнийг ч шаалгаж те одоо хорж
хөрөнгийг хураадгүй учраас магадгүй шалгасан ч хорьсон ч хөрөнгийг хураадгүй учраас өнөөдөр хүмүүс зөрөгтэй төрөөс одоо хулгайлдаг, хумсалдаг, өөрт байгаа боломжийг ард түмний өмнөөс одоо тий хүртдэг байгаад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг зогсоох ганц юм чи энэ байж итэл За асуулт байна. би бүр ингээ гайхаад байгаа байхгүй юу? Яг асууж байгаа хит хитэн хуулийн төслүүдийн нэг та яриад эхэлчихлээ. Монгол улс бол ардчлал улс тийм ээ. Хүний хөрөнгийг хураах тухай ярьж байгаа шүү дээ. Тэ. Та ер нь хуулийн төсөлтөнд бүрэн танилцсан уу? Би бол одоохондоо бүрэн танилцааг байна. Бүрэн Гэхдээ танилцах хэрэгтэй шүү гэж байна. за бүрэн 2022 оноос хойших 2022 оноос хойших бүх хүмүүсийг улс төрд ажиллаж исэн хүмүүсийг шалгана. За тэгээд хууль бусаар хөрөнгөсөн тогтоогдвол хурааж аавна гэдэг зүйл байна. Нэг. Хууль буцаж үйлчилж болдох уу? Энэ одоо хамгийн ихний зарчим мөн үү? за яг ер нь бол хууль бол боцож үйлчлэн гэдэг бол бас хэцүү л дээ. Тэгвэл яагаад энэ ерөөсөө тэр болохгүй зүйл аа байхгүй. болохгүй зүйл. За одоо байж. Тэгэхээр ийм байгаа байхгүй. Тэгвэл биш те бид нар цаашдаа авилгалтай тэмцэж чадахгүй. Гэхдээ Бид нар одоо за одоо наадах чинь бол тэр үг гişүүд хүссэн үсээгүй альва нэг асуудал орж ирэхээр чинь тал талаас нь 126 хүн мүлжөөд те ийм байж ин тийм байж ин ингэж болохгүй тэгж болохгүй гэд ингээд оюун санаа уралдсан штэ. За тэр өнгөрсөн лүү нь бол одоо явуулдгүй маа гэж бодоход энэ одооноос тэгвэл хэрэгж ирэх. Тэгвэл ядаж одоо байгаа хүмүүс одоо энэ төр засагт орж ирсэн хүмүүст өмнөх түүхийг давтуулахгүй байх нэг том суур баталгаа. Энэ хэрэгжээд эхлэх юм бол энэ иргэд олон нийт чинь ядчил төр засагта эдгээр одоо хулгай их боломж нь хумигдж байгаа гэдэг энэ өөр юм чинь альва одоо энэ төр засагта итгэлийг нэмэгдүүлээд энэ итгэл дээр одоо тэртээ хууль нь юм болцсон байхад хин яаж одоо төрөөс ер нь би таны санааг олж хулгайлах юм бэ? Одоо энэ хууль орж ирсэн орж ирээгүй манай эрүүгийн хууль, авилгын хууль дээр хууль бусаар хөрөнгөцсөн хүний хөрөнгө нь хууль бус байна гэж тогтоогдвол хурааж авах, улс давах тэр хүн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтууд байгаа шүү дээ. Яг нь ер нь бол нэг л юм байна л да. Одоо 2002 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл гэдэг чинь энэ хугацаанд л хамгийн их төрийн хулгай болсон цаг үе юм л да. Өөрөөр хэлбэл энийг үзэж байгаа бүх одоо хүн те надтай санал нэгдэнэ. Хамгийн их хараа хяналтгүй иргэдийн хараа хяналтч тэр бүх юмч тэр те өөрсдийнхөө хүнийг томилдог тэд нар нь өөрсдийг нь эргээд шалгадаг ийм цаг үе байсан байхгүй юу. Тийм учраас энд хамгийн их төрийн хулгай явагдсан. Тийм ч учраас Монгол улсын бүхэл бүтэн стратегийн том ордууд зүгээр л нэг те ингээд ямар ч улсын хурлаараа хэлэлцэгддэггүй. Одоо ард түмэн баялагтай эзэн болъё гэж яриад нь штэ. Өнөөдөр Монголын ард түмэн Монголын ээжүүд 50,000 төгрөгийн төлөө яаж одоо те босч уурлаж галзуурч над руу дайрж ин тэгвэл хэрвээ тэр цаг үеэс Монголын энэ баялаг гэдэг чинь заяо тэгш зөв хуваарлалтай явж ирсэн бол өнөөдөр ийм баян ядуугийн ялгаа хурц болоод өнөөдөр ийм ууртай бухимдалтай иргэд тартагтай тулцсан ингээд яг гашуун боловч үннийг хэлсэн хүнрүү дайраа суух гарсан. Гэхдээ нэг харамсалтай юм байна. Иргэд бас юутай тэмцэх ёстой юм бэ? Юутай уйггүй тэмцэх ёстой юм бэ? Юуг зүгээр орхиж болох юм бэ гэдгээ ойлгохгүй болсон байна. Өөрөөр хэлбэл энэ яг нөгөө өнгөрсөн цаг хугацааны улс төрийн бүх тоглолтуудад иргэд ч гэсэн өөрсдөө шуурганд нь орсон байгаа хгүй. Зүгээр хэвлэл сэвж чадвал бүгд тэрэнд орж чаддаг. Тэр шуурганд нь өртдөг тийм болсон байгаа нь маш харамсалтай. Хинд итгэхээ мэдэхгүй л байна л да. Ямар бодгон зүг бэ гэдэг юм. Тэр итгэлийг бүрдүүлэхийн тулд энэ хуйлууд ч орж ирэх ёстой байхгүй. Тэгвэл хамаа алга. Тэр одоо өнгөрсний одоо тэг яах юм уучлах юм уу те тэр хулгайтай зэлгээтэй уучлаад тэгвэл энэ цаг үеэс эхлээд цаашдаа авилгагүй явъя л та. Тийм биз дээ. Цаашдаа хууль бусаар одоо хөрөнгөчгүй явъя л та. Төр байгаа цагт авилгахгүй болно гэж байхгүй хаа. Би таныг тэр бүх цаг үед байсан. хэлэх гээд байгаа санааг чинь ойлгож байна гэж байна. Энэ угаасаа энэ чинь нийгмийн асуудал болсон. Тэгш ус байдал хавтгаарцсан, иргэдийн бухимдал ихссэн. Нөгөө талдаа энэ төрд байсан хүмүүс одоо ингээд нэг ч бизнес хийж үзээгүй хүн 4-5 тэр бумын хадгаламжтай байна гэдэг чинь өөрөө асуудал. За гэхдээ иргэд юуны төлөө тэмцэх ёстой вэ гэж та хэлж штэ. Тэрнтэй адилхан их хурлын гишүүн хууль тогтоогчвол юуг хамгаалах ёстой вэ гэдэг зүйл байх ёстой юм шиг хувь сэтгүүлчийн хувьд санагддаг. Тэр бол ардчлал, хүний эрх, хувийн өмч. Би бол ингэж боддог л тоо. Хүн бол баяжих хэрэгтэй, сайхан амьдрах хэрэгтэй. Тэр угаасаа л зөв штэ. Гэхдээ тэр нь хууль бусаар. Би жишээлбэл энд орж ирээд те хүмүүсийн сайн сайхны төлөө гэж орж ирснээ өөрөө би одоо ингээд
амар ингээд одоо би бол жишээлбэл тэр бом гарангийн одоо хөрөнгөтэй байна л та. Тэгвэл би бичгтэйг үнийг юм бол оруулаг байгаа шүү дээ. Тэр нь болохоор нөгөө угаасаа үнэлэгдээгүй одоо газрын асуудлаас болоод бүртгэгдээгүй учраас тэрийг үнэлэхгүй байгаа. Жишээлбэл би ингээд одоо энэ парламент буухта 10 хэдэн тэр бомын одоо за жилдээ бол би нэг 500 саяын орлого бол олж болдог тий. Одоо энэ юугаараа сошиалынхаа яваар. Одоо энийг бол манайд хүргэж байгаа. Гэхдээ би жилдээ 5 тэрбумын орлоготой болох ямар ч боломжгүй шүү дээ. Амьдрал дээр. Тийм үстэй. Хэрэг би тийм болоод буувал яах вэ? Энийг шалгах хэрэгтэй. Гэхдээ энийг шалгадаг хууль нь угаасаа хуулийн залтанд байгаа юм. Гэхдээ яг ер нь бол одоо хүн өөр дээр бодох нэг хэрэг бах тий. Хилцүүлгийн үеэр бас нарийн энд та бас нарийн судалгаар гарах байх. Миний хувьд өмнө нь яг хууль зүйн сайтын энэ асуудлаар ярьсан. Эрхчлөө бол өмчөөр өнгөлөгдөж үн цэн нэмэгддэг. Өмч бол эрхчлөөний чөлөө зах зээлийн хүчээр нэмэгддэг зүйл. Бид бүхэн энэ луга энэ ардчилсан парламент бол хотох дүрж болохгүй гэдэг өнцгтэй байгаа. Тэрийг бол тань бодож үзэх байх гэж бодож байна. Тодруулч. Одоо жишээлбэл юу гэх юм бусдын эрхчлөө, бусдын хүртэх ёстой баялагийг хулгайлаад өмч хөрөнгөтэй болчоод энийгээ одоо юу гэдгийг эрхчлөө гэд те эсвэл юу гэх юм манай монголчууд айгүй их ярьдаг шүү дээ нөгөө хүний амьдрал самраад баяжчвал хүний одоо айлын баян нөхөр булааж аваад суучвал те айлын одоо босгосон амьдралыг одоо булааж авч суучаад те зарим эмэгтэйчүүд чадаж байгаа юмд арга алга гэд ингээм амьдарч штэ тэрнээс ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Иргэдийн нийтээрээ тэгш хүртээмжтэй хүртэх байсан энэ баялагийг төр засагт те холбоо хамаарал бүхий хүн нь байгаа энэ нөлөөгөөрөө те дамжуулж Монгол улсын нийт иргэдийн жигд тэгш хуваарлалтаар хүртэх байсан энэ боломжийг ганцхан хүн хэдхэн хүн хамж баяжчаад те тэрийгэ би бол бүтээж чадсан хөдөлмөрлөж чадсан магадгүй сэтгэж чадсан сэргэлэнтэж чадсан боломжийг ашигласан тэ ийм хүний дүр тоглох чинь өөрөө шудраг зүйл мүү юм уу? Яа би таны хэлж байгаа санааг ойлгож байгаа. Хоёулаа нөгөө бид хоёрын ярих сэдв бол бас яг энэ биш байлаа. Энэ дээр нэлээ үзэл бодлын хувьд зөрсөн учраас би асуугаад байгаа юм. Ингээд олон салбар шинэ. Тэр тэргүй эргүү хууль дээрж байгаа, авилгын сэргүүл дээрж байгаа. Хууль бус хөрөнгөтөө гэдгийг тогтоогдсон бол хурааж авах зүйл нь байгаа юм аа нэг. Хоёрд тийм хуулийн заалт байхад өнөөдөр ингээд нөхцөл байдал бидний хүссэн шиг биш байж тээ. Энэ бол энэ хуулийн байгууллагын энэ системийн үйл ажиллагаа нь доголдсны шинж ийм доголдсон зүйл дээр дахиж ийм хууль оруулж ирэх нь бүрэл доголдох байх гэсэн бодлоо. Гэхдээ над чи өнгөрсөн хугацаанд одоо байсан энэ бүх авилгын их суурийг тавьсан тэр бүх цаг хугацааг уучлал гэсэн үг шүү дээ ер нь. Та бол одоо тэгж бодож байна те. Энэ хууль орж ирснээр тэр юмыг уучлахгүйгээр шийднэ гэж штэ. Гэхдээ өршөөлийн хуулийг баталсан штэ бид бүхэн эдийн засгийн ил тод байдал гээд өршөөлийн хуулийг өршөөчөд буцаагаад өршөөхөө болио гэдэг агуулга байж болох уу? Өршөөлийн хуулийг хүнийг өршөөчөд за чамайг өршөөхгүй байна гэдэг агуулга байж болох уу? Ер нь энгийн логикоор бодоход. Өршөөчөд өршөөхгүй байна. Тий, өршөөчлөө шүү дээ. За, гэмт хэрэг хийгээгүй юм байна. Хууль бусаар хөргөжөөгүй юм байна гэдэг ч юм. Өршөөчлөө. Хэсэг хугацааны дараа за таныг өршөөхгүй юм байна. Бид нар шалгах хэрэгтэй юм байна. Та шорондоо орох хэрэгтэй юм байна гэж хэлж болох уу? Зүгээр энгийн логик. Гэхдээ наад чинь нөгөө нэг жоохон өөр жишээн дээр холбогдох гээд байна л да. Лавга яагаад гэвэл одоо жишээлбэл одоо өнгөрсөн хугацаанд авилгал хээл хахуулаар баяжсан улс төр одоо улс төрийн салбарын болоод одоо улс төрийн салбарын одоо тэр нөлөөллөө ашиглаад одоо хэмжээшгүй баяжсан бизнесийн салбарынхны хэн уучлалцээ? 2015 оны өршөөлийн хуулиар бүгдийг юу ацсан юм уу? Өршөөлийн хуулиар авилгалтай нэг удаад би татвараас одоо нуун дарагдуулаад энэ хөрөнгөө нууцсан байсан юм а гэж нэг удаа хэлэхэд өршөөнө гэдэг хууль 2015 онд гарсан. Энэ жишгээр бол одоо 2002 он гэдэг заалт тавьсан ч гэсэн 2016 оноос хойш хүмүүс төр үйлчлэх гээд байгаа юм а. Ер нь хуулийн практик дээр өршөөлийн хуулийг өөрчилж өршөөхөө болио гэдэг зүйл байхгүй. За хоёул энэ сэдвийг ер нь орхиж надад дахиад асуух юм зөндөө байна. Хоёул энийг яриад байвал дахиад цаг хугацаа орно. Хоёрд хуулийн төсөл орж ирэхээр та бас нарийн танилцаад дахиад өөр дүгнэлтүүдийг бас гарах байхаа. Өнгөрснийг сөхөхөө болоход л
өнөөдрийг яаж зөвтгөх вэ гэдэг байна. Тэгэхээр өнгөрснөө орхиод өнөөдрөөс эхлээд зөв байя гэж бодох энэ юмд бол одоо юу гэх юм. Тэрийг гэхдээ одоо арт түмэн шийднэз. Гэхдээ хамгийн харамсалтай нь өнгөрсний тэр бүх юм чинь өнөөдрийн нийгмийг бүтээчээд байгаа гэдгийг л одоо ойлгох нь. Таны ер нь улс төрийн үзэл баримтлал одоо ингээ барууны зүүнний либерал гэдэг чинь ямар үзэл баримтлал? Би өөрийгөө ингээд одоо маш ингээд ийм либерал одоо юу хүн гэж бодчихсон байхгүй юу? Тэгсэн чинь зүүнний болчихсон үгүй үстэй. Тэгсэн чинь зүүнийх болчихсон үстэй. Тэгсэн чинь би ер нь консерватив үзэлтэй хүн юм байна гэдгээ энэ улс төрд орж ирээд мэдж байгаа. Гэтэ мэдээж либерал бол миний бас амин сүн штэ. Сүнс штэ. Юу ганцхан миний ч биш бүх хүмүүсийн дотор байдаг юм. Ерөөсө суурь нь байхгүй. Одоохондоо нөө ардчлаас илүү сайн тогтолцоо хүн төрлөختөн олоог байна гэдэг шиг тий. Ер нь бол консерватив хүн юм байна гэдэг ойлгож байна. Ер нь бол консерватив тал нэлээд одоо консерватив байдал бас нэлээд юутай юм бэ шүү гэж бодож байгаа. За гэхдээ би нөгөө талаар надад зүүнний жоохон үнэр байна. Яагаад гэвэл штэ те нэгэнт баялагын хуваарлалт тэгш бус явагдаад 30 жилийн дараа баян ядуугийн ялгаа ийм өндөр болцсон хүнд одоо цаг үед үнэхэрийн аргаа болохгүй байгаа. Үнэхэрийн сэхгэж чадахгүй байгаа хэсэг хүмүүсийг бас төр засаг хайрлаж халамжлахаас өөр аргагүй байна. Тэ? Гэхдээ энэ дээр бол нөө эрүү саруул те одоо хамаг тарих толгой, оюун санаа, бүрэн бүтэн, гар хөлн бүрэн бүтэн мөртлөө те ажил хөдөлмөр эрхлэхгүй, ажилгүйчүүдийн игнэнд те ингээд төр засгаас одоо төр засаг намайг халамжлах ёстой, би ч гэсэн баялгаа хүртэх ёстой гэд ингээд ангаа сууж байгаа хүмүүс бол хэлээгүй. Гэтэ нэг зүйл байгаа. Одоо юу гэдгийг баялагийг хүртэхийн тулд чи ч гэсэн өөрөө энэ баялагын нэг байх ёстой гэдэг зүйлийг монгол хүн бүхэнд ойлгуулах бас ёстой юм байна. Тэгэхгүй ингээд зүгээр л ингээд газараа ухаал газрын баялгаа зараал те тэндээсээ ингээд сар болгоны хідэн дүүрэг аваад ангаагаад амьдарч байгаа юм шиг. Тэгэх юм бол баялаг гэдэг чинь дуустдаг зүйл, хязгаартай зүйл гэдгийг бас ойлгомоор байна. Дээрэс нь бидний баялаг гэж бодоод байгаа зүйлүүд одоо дэлхий дээр баялаг байхаа болж байна. Одоо жишээлбэл бид нэр юу гэдгийг одоо те нүүрс бол бидний хувьд баялаг байлаа те жинхэнэ газрын баялаг байлаа. Тэгвэл нүүрс сэргийлэхээ болж байгаа улс орнууд дэлхий дээр маш олон болгоод эхэллээ. Одоо нүүрс сэргийлж байгаа хятад улс те нүүрсний одоо бүх одоо нүүрс сэргийлдэг үйлдвэрүүдээ яхад энэ бидний баялаг мөн үү гэдгийг бас бодход хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ бол нөө дуусашгүй, шавагдашгүй те одоо олборлоод ч байсан бидний баялаг хിവэрэ байх биш юм. Харин бидний баялаг бол бидний хөдөлмөр юм байна гэдгийг ойлгосон цагт манай Монгол улс одоо ёстой сая тэр хөгжлийнхаа одоо гараал руу орох юм уу даа л гэж би одоо харж байна. Одоо ингээд хариуцлагын асуудлыг бас их ярьдаг болж та бол сая ингээд өмнө гаргасан хүмүүсийг орхиж болохгүй, алдааг нь харах ёстой, хариуцлагыг тооцох ёстой гэдэг зүйл яриад. За тань дээр бас хариуцлагын асуудал баг хамгийн миний санджаагаар бол энэ парламентын хамгийн анхны хариуцлага тооцсон гэх юм. Энэ парламентын ерөөсө түүхэн хүн болох нэ. Хамгийн анхныхан тийм байнга ордог. Байнга ордог тийм. Тэг ингээд нэг олон нийтийн шүүмжлэл яваад энэ дөнгөж саяхан та бүхэн ярьцлага болохоос өмнө бас нэг фэйсбүүкийн комментээс болол ингээд асуудал шүү дээ. Ер нь яагаад ингээд нэг юм одоо ёс зүй асуудал гаргаад идэв юм бэ? Энийг ер нь юу гэж харж байна? Гэхдээ нэг юм байгаа шүү дээ. Ер нь одоо жишээлбэл лаваа ёс зүй гэж яг юу вэ гэдэгт хүмүүс бас нэг хариулах цаг нь болсон байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд одоо монголчууд бол надаас маш их ёс зүй нэгтэг болж байна л да. Нэг талаараа сайн яриг. Тий. Гэтэ нөгөө талаараа жинхэнэ ёс зүйн үйлдэлүүдийг бүр тий одоо хөв хилцэх нэгтгэл тоодогчгүй хүмүүс надаас ёс зүй нэхэд байгаа нь энэ ёс зүй гэдэг чинь зөвхөн хүн дээрээ л байдаг асуудал юм биш үү гэж би удаа бодох болж байна. Ялангуяа эмэгтэй хүнд тий ялангуяа яг өөрсдийнх нь дундаас гарсан тий ялангуяа магадгүй илүү шудраг хүнд өнгөрсөн цаг хугацаанд хулгай хийсэн зөндөө олон улс төрийн гишүүд ч гэсэн байсан. Ёс зүй нэхэд буулгаж чадсан хүн байгаа юм. Өнгөрсөн цаг хугацаанд улсын хурлд бидний хайртай охид эмэгтэйчүүдийг хүчрхийлдэг хүмүүс ч гэсэн байсан. Тэднээс огтоо хамгаалаад ёс зүй нэхэд буулгаж чадсан хэм байна. Тэ. Тэсэн мөртлөө надтай болохоор ингээд үнийг хэлчихээр би одоо ингээд жишээлбэл одоо яг энэ дэр хэлчихэ. Одоо ингээд манай Монголын эмэгтэйчүүдийг доромжилсан. Монголын ээжүүдийг доромжилсан гэдээ хүмүүс яриад байгаа. Ямар тийм юм хаана байгаа? Нэг хүн над руу одоо миний хизээ хаана юу ярихыг заасан. Би тэр хүнд те одоо жишээлбэл хүн надаар юм хэлгмээр байгаа бол хүн чинь бас учиртай байх хэрэгтэй үстэй. Тэ? Чи одоо жишээлбэл те би чамраа яриад лавга чи тэр лавгийн тоймд оруулчих намайг гэвэл чи намайг оруулах уу? Үгүй. Тийм биз дээ.
Чи намайг алуу наараа гişүнэ. Энэ лавгийн таймд ор. Гэвэл би орохгүй шүү дээ. Хизээж орохгүй шүү дээ. Тэгэхээр эндээс харилцаа хандлага гэдэг юм чи илэрдэг байхгүй. Тэгэхээр зэрэг надаар юм хийлгмээр байгаа бол намайг доромжлохгүй, намайг те одоо албадахгүй, албатай юм шиг ажиллахгүй байх хэрэгтэй байхгүй. Би энэ тэдийгээр олон нийтийн төлөөлөл болоод орж ирсэн ч гэсэн энэ чинь миний хизээ юу ярих вэ? Хизээ юу хэрхэн яаж хийх вэ гэдэг чинь миний өөрийн бүрийн эрхийн асуудал шүү. Тийм биз дээ. Тэгэхээр надаар хүүхдийн мөнгө би хүүхдийн мөнгө ярьдаг учраас надаас өнөөдөр ингэж албатай юм шиг нэгж байгаа. Тэ? Ярихгүй хүмүүс рүү нэхгүй байгаа үстэй. Та төлөөлөл нь болоод орцсон юм чи танаас нэг хийн шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь энд одоо жишээлбэл эмэгтэйчүүд хүүхдүүдийн асуудлыг илүү их эмэгтэйчүүдэд нялцаадаг. За тийм хандлага байдаг. Тийм байдаг. Тэгвэл эрэгтэйчүүд ч гэсэн ярих хэрэгтэй. Ярддаг эрэгтэйчүүд ч гэсэн одоо бас эрэгтэй гişүүд байгаа. Гэхдээ нөгөө талаараа энэ жишээлбэл эмэгтэйчүүдээс ганцхан би л ярддаг учраас надад илүү тэгж юу яаж байгаа байхгүй. Тэгвэл би ч гэсэн хүн шүү дээ. Би гişүүний ажил хийдэг, төлөөллийн ажил хийдэг л хүн. Миний бас зэвүү дургу хүрнэ. Миний бас игдүү хүрнэ, тэ? Миний бас гэдэн хөдлөн, миний бас зөрүү цан хөдлөн, тэ? Би гişүүн байхаас төрүүлээд би хүн байхгүй, тэ? Би энэ 42 нас хүртлээр гişүүн байгаагүй байхгүй, тэ? Тэгэхээр би 42 нас хүртлээр наран туяа гэдэг л хүн байсан. Тэ нийгмийн одоо шуурганд би өөрийгөө чадхаараа авч явал амьдрч л ирсэн хүн. Би гişүүн болонгуудаа нирванд хүрээл тэ гинт зан араншин манч соён гэгээрэл тэ гинтхэн л одоо ингээл тэ нэгүүлсэнгүү хүлцэнгүү тэ ингээд одоо ийм бүтээгдэхүүн болчихгүй байхгүй. Тэгэхээр тэрийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй. Дээрээс нь хүмүүс юу ноцтой юм бэ? Юу тэгээд орхиж болох юм бэ гэдэг яламаараа. Зарим талаараа монголчууд өөрсдийнхөө үннийг сонсох хэрэгтэй. Үнэнтэйгээ тулах хэрэгтэй. Тэгжээж дараагийн сайн сайхнаа бүтээн өгөхөөс ш энэ нөгөө өнгөрсөн хугацаанд яг энэ одоо хууль бусаар хөрөнгөсөн хүмүүсийг шалган гээл тэгсэн ч одоо ингээл зөндөл юм болж штэ. Яг тэрэн шиг энэ хугацаанд хүмүүс яасан бэ гэхээр зэрэг ялангуяа улс төрчид энэ ард түмний юмыг хууль бусаар хулгайлж суусан болохоор ард түмнийхөө өмнө гэлбэл зүү, гэмт хүн гэлбэлцэн гихчээр зөөлөн, чих зөөлөнтэй тийм штэ. Ард нь хуушааж байгаа юм чинь эднэрт одоо өнөөдөр яач шаашилсан яадгийн. Тийм л хүмүүс байсан байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс ч өөрсдөө яг тийм хүмүүсийнхаа ийм хайрцагт багтцсан. Одоо тэр хайрцагтаа намайг багтаах гэдэг байгаа байхгүй. Би хэний ч хайрцагт багтахгүй. Би ер нь штэ тий үнийг хэлж чадахгүй байгаад энэ ордонд залардаг хүн байснаас үнээ хэлээд үнийг нь хэлээд лайва хийдэг хүн байсан надад хамаагүй дээр. Тэгээ ингээ ярангууд хүмүүс энэ гудамжны лайв чинь бүгдээрээ гудамжинд дэжиж хиндэ юунда хин энийг илүү үзээд тий дутуу үзээд идэх юм бэ тий. Тэгэхээр иргэд өөрсдөө ийм одоо цензурыг тий ийм нэг ийм өөрсдийгөө ялгварлан гадуурхагдах, өөрсдийгөө дорд үзүүлэх энэ суур юм өөрсдөө бэлдээд байгаа байхгүй. Бид нар чинь зөвхөн төлөөллийн ажил хийдэг хүмүүс шүү дээ, тий? Тэр би төлөөллийн ажлаа хийх ёстой цагтаа хийж байгаа бол зарим үед би яагаад үннийг заримдаа яагаад би иргэдэд ч гэсэн үннийг хэлж болтгүй, тий? Би бол жишээлбэл одоо юу гэдгийг Монголын ээжүүдийг тий одоо ямар нэгэн байдлаар одоо тий ингээд тэгж төрдөг та нар бүгдээрээ ажилгүй анкиагүй гэсэн юм хааж байхгүй шүү. Гэтэл яаж ин намайг тэглээ. Үнийг хэлж байгаа юм уу тий? Гэхдээ жишээлбэл нэг хүн нэг хандлага нь ямар байсан тэрэнд нь тохируулсан. Дээрэс нь би тэр хүнийг чи алцаа шивж төрдөг гэж хэлээгүй байхгүй. Ер нь бол нэг ийм хандлага байдаг. Тэ? Хүүхэд хийх болохоор хүний эрх ярьдаг. Нөхөн өрчвэн одоо тэ ямар нэгэн одоо ийм хоёр хосын жаргал идэлхтэй хүмүүс эрхээ ярьдаг байхгүй. Тэр дундаас үүссэн үүрэг хариуцлага болохоор зэрэг төр засгаас нэхэд байгаа энэ үзэгдэл одоо байгаа үстэй. Нэгдүгээр. Хоёрдугаар зарим гишүүд жишээлбэл одоо ээжүүдийг сүв памперсныхаа мөнгийг хүнээс гуйхгүй амьдруулах гэсэн ингээд ах юм. Юу гэсэн үг юм бэ энэ чинь? Нөгөө эцэг хүн хайцсан. Хоёр хүний үйлдэлээс гардаг энэ хүүхэд гэдэг юмны өмнө хоёр хүн яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм? Тэ? Монголын бүх ээжүүд уртлагаас ээжүүд биш үстэй. Тийм биз дээ. Гэхдээ хэрвээ би уртлагаалаад амьдрья гэдэг энэ шийдвэрийг гаргаж байгаа бол хэнийгч гуйхгүйгээр амьдрах надад ийм үе иржээ шүү гэдгийг хүн мэдэх ёстой үстэй. Ер нь бол нэг юм байдаг. Хүн өөрийгөө хин нэгэнд төр засагт ямар нэгэн юмд нялзаагаад, даатгаад тэ хин нэгэн найдах юмтай байх тусмаа хүн амьдралын чадвараа алддаг. Би одоо том хөгөө бол одоо 7 сартай жирэмсэн байхдаа ааваас нь ер нь одоо салах хэрэгтэй юм байна. Бид хоёр бол ингээд хааштай нэг тийм ингээд миний төсөөлтөг тийм аж аргалтай амьдралаар бол амьдрахгүй юм байна. Тийм учраас ер нь одоо тий ингээд ганцаараа хүүхдээ өсгөх нь зөв юм байна гэдэг ийм шийдвэртээ хүрж исэн. Амар байгаагүй.
Тэгвэл би өөрийнхөө чадах бүх юмыг одоо тий жинхэнэ нөөц болцоогоо шавхна гэдгийг хийсэн байхгүй. Тийм учраас би өөрийнхөө амьдралыг босгож чадсан. Яг миний хоёр дахь амьдрал бол үнэхэрийн одоо бас тий үнэхэрийн одоо хувь тохиол гэдэг нь юм уу одоо яадаг юм ингээд одоо үнэхэрийн насны зүрхтэй. Тэгээд бүхэл амьдралаараа хүмүүсийн одоо амны оол зуулж явдаг л та. Гэхдээ тэр нь хамаагүй. Үнэндээ би өөрийнхөө дотоод нөөц болцоогоо шавхаад үнэндээ би энэ бүхнийг даван туулаад тэмцээд ялж гарч ирээд өөрийнхөө хүчээр өөрийнхөө амьдралыг босгож байгаа энэ л чухал болохоос биш би хин нэгний аманд багтахгүй байх нь чухал биш байхгүй юу. Хин нэгний аманд багтахгүй байхын тулд аж жаргалгүй амьдралаар амьдардаг тий одоо аж жаргалгүй байдлыг төвчж хүлцдэг тий одоо илдээ сайхан бүрэн бүтэн харагдахын тулд одоо ингэдэг тийм амьдралаар амьдрснаас би өөрийнхөө нөөц болцоог шавхаж өнөөдрийг хүрсэндээ бол би өөрөөрөө бахархдаг байхгүй. Энэ миний бахархал байхгүй. Тэр ярилцах цаг ер нь нэлээд өгч юм гişнэ. За. Би шиг нэг яран хүн шүү тий. Таны хэлж байгаа ерөнхийдөө агуулгын хувьд санал нийлж байна. Гэхдээ гişүүн хүн гэдэг бол төр төлөөлж байгаа. Та ороод бол аягүй сайн ойлгосон баг. Гадаад дотоод бас томилтуудад явахаар нэлээд сайн мэдэрсэн баг. Тэгэхээр яг нөгөө ямар байх ёстой бэ гэдэг нэг юм хим хэмжээ, үлгэр дуурайлыг л хүссэн учраас шүүмж явж байгаа баг. За энэ дунд хувь хүмүүсийн хандлага бас орж ирж байгаа баг. Тэгээ энийг бол ингээд та өөрөө л бодох зүйл байх л та. Би өнөөдөр гишүүн байгаа учраас би ямар харилцаа хандлагыг олон нийтэд үзүүлэх үү? За би өмнө нь ямар байсан бэ гэдгийг бол эсвэл би өөрийнхөө бодлыг яаж илэрхийлэх вэ гэдэг чинь өстой таны л өөрөө чинь л бодох зүйл байх гэж би бодож байна. Тийм ер нь бол харьцангуй одоо бас ингээл амар хичээгээл би угаасаа хэлсэн штэ урд нь за одоо ингээд хичээя одоо ингээд тий ингээд бас ингээд хичээгээд ер нь бол амар биш байхгүй юу. Угаасаа ингээд тий ингээд одоо ингээд нэгэнт одоо 40 хүртэл суудсан зангийг чинь одоо 40-оос хойш хинтхэн байраад ингэ гэдэг чинь одоо тамхи татдаг хүмүүсийг өнөөдөр тамхинаас гарга гэж байгаатай ямар ч ялгаа байхгүй л юм штэ. Энд чинь хайбд байхгүй юу тий. Тэгэхээр зэрэг одоо юу гэдгийг хэцүү. Гэхдээ хүнийг ингээд тий өөрийнхөө ингээд бүхэл боломжийг даачлаад хичээгээд те илүү сайн сайхан болохын төлөө зориод явж хахад нөө манайхны нэг юм балиар хандлага байдаг байхгүй яг үндэ энэ бол монгол хүний муухай зан. Тэр юу вэ гэхээр санаанд нь багтахаараа хиндэж яач аашилж балиар хогийн заваа юм цутгаж чаддаг. Гэтэ тэр болгоныг би авах хэрэггүй ч. Энэ удаагийн парламентод ингээд 5 намын төлөөлөл орж ирсэн. За би сая их хурлын даргын айлчлалыг харахад бол ингээд намын төлөөллийг аваад бас гадны парламент уулзж байгаа улсуудтайгаа төрийн төлөөлөлтөйгээ уулзж байгаа юм лээ. За танигч одоо бас хамгийн олон гадаад явчлаа. Ер нь гадаад яваад юу хийгээд байна вэ? Гишүүнийхээ ажлаа хийгээч гэж шүүмж орж иж байна. Та ер нь хэдэн удаа гадагш явж уу? Томилтоор. За тэгэхээр хагас жилийн хугацаанд бол манай бусад гишүүд те ингээд бүгд л ирж тгшээ хэд яваал тэгэл ирж илээсэн. Би бол бодохдоо за ямар амаатай те манай зөвлөх туслах болохоор манай гишүүнийг ерөөсөө гадаад тамилт руу явуулахгүй байх юм. Яаж байгаа юм болоо гэл ингээл ярилцчихсан байгаа. Тэгээд надад бол тийм гадаад дотоод явах нь бол нэг сонирн биш. Би ямар явж үзээгүй ч биш те. Урлагийн буйнаар өөрийнхөө одоо буйнаар дэлхийн одоо 30 гаруй орн руу те яваад үтцсэн. Дээрээс нь явъя гэж хизээч явж болох л тийм л нөхцөл байдалтай те. За тэгээд тийм нэг гадаад тамилтаар явъя гэж бодоагүй байсан. Гэхдээ бидний энэ одоо манай нийгмийн болоо байнгын хорооны хамгийн анхны ажил бол одоо Японд тий одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас JICA-тай хамтарч зохион байгуулсан одоо юу асархуйн эдийн засаг ахмад насны асаргаа халамжийн одоо системийг даатгалын системийг тий ер нь одоо нөхцөл байдлыг нь газар дээр нь очиж танилцах юм судалгаа бол байсан. Тэгээ 2 сард бол би Япон руу явсан. Төлөөллийн ажлын нэг зүйл бол энд байгаад юу хийж байгаа юм бэ гэдгийг заавал танилцуулах тий. Одоо жишээлбэл манай бусад гишүүд бол гадаад руу хэдэн ч удаа ирж очисон тэрийг нэх тэг ингээд ингэж аваад ирлээ. Тэр хүрээнд ийм сонсож мэдлээ. Тэгээд ийм та бүхэнд хүргэж яана гэдэг юм бол байдгүй шүү дээ. Нөгөөд нь ч гэсэн мэдээг уучраас сонирхдагчгүй те. Тэгээд ингээд та хэд бол танилцуулж байсан те? Би бол байнгын танилцсан. Би анхнаасаа сайн жишг шүү. Тэгээд бид нэр ингээд те одоо бүр ингээд би бол ингээд дор бүрэн өдрөдөртөө бид нар өнөөдөр хаана явж байгаа энэ уулзалтаар бид нэр юу яг л өдрөдөрт сонсож байгаа юм чи харилцан адилгүй те тавтамжгүй одоо мэдээллүүд байгаа тийм шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг доор нэгсэндээ репорт байхгүй да. Иргэд олон нийтэд ингээд те ийм юм байд юм байна. Энийг нь мэдлээ. Энэ нь айгүй зүгээр юм байна. Ийм юм байдаг юм байна. Ийм сайн туршлагыг авъя гэх те. За ингээд явсан. Тэр нь бол одоо мэдээж иргэдийн ч гэсэн одоо таалал нийцсэн. За дараа нь ерөнхийлөгчийн одоо төрийн айлчлалд Польш, Чех улсад хийсэн төрийн айлчлалд багтсан. Энд бол би нөгөө Польшийн
одоо Монгол Польш парламентын бүлэгмийн дэд даргын хувьд дарга одоо зол жаргалт гишүүнтэйгээ бит хоёр Польшоос төлөөлж авсан. Чехоос болохоор Бат Эрдэнэ гишүүн бас нэг гишүүнтэйгээ ингээд төлөөлөд ингээд явсан байхгүй юу. За тэгэхээр зэрэг одоо юу гэдгийг энэ дээр одоо нэг хүмүүс ингээл те одоо юу гэдгийг магадгүй намайг миний энэ сошиал одоо те одоо сувгийг ашиглаад энэ дарга нар нь авч яваад байгаа ч юм шиг үгүй тийм ерөөсөө байдгүй мэн. Өшөө эсэргээрээ одоо ерөнхийлөгчийн айлчлал бол те гадаад бодлого гэдэг чинь нэг л цонхоор явдаг. Тийм үстэй. Нарагийн гадаад бодлого тэр одоо Батцэг сайдын бодлого ерөнхийлөгчийн бодлого гэж юм байхгүй. Ерөөсөө Монгол гэсэн улсын нэг л гадаад бодлого байгаа. Тэр хүрээндээ би ч гэсэн тэнд болж байгаа юмыг те одоо тэгжэн гээл дураараа селфи аваад энд явж гин тэнд явж гин ингээд байх ямар ч юу байхгүй. Эн чинь өөрөө маш том цензуртэй тий. Тэгэхээр ингээ харахаар хүмүүс ёс зүйгүй байна гэдэг. Тэгвэл хаана ёс зүйтэй байх ёстой юм бэ? Тэрэн дээр ёс зүйгээ сахиал явж байгаа эцтэй. За тэгээд жишээлбэл юу гэдэг тэр хүрээнд айлчлал ингэж болж ин за магадгүй яг албан уулзалтаас тусдаа үед те ингээд одоо үзэж харж байгаа юмнуудаа яагаад хүмүүстэй хуваалцах нь буруу гэж. Ялангуяа эн чинь одоо би өөрийнхөө мөнгөөр зугаалж авч байгаа бол би юугаа үзүүлж харуулхаа те одоо миний хэрэг. Гэтэл төрийн одоо юугаар те төрийн одоо нөхцөл байдлаар төрийн ажлаар явж байгаа юм чинь энэ ажлыг бол те яг нөхцөл байдлын дагуу өөрсдийнх нь тэр байх ёстой хэм хэмжээнд нь мэдээлэх л ёстой. Тэгээ би гадаад хэргийн одоо юунаас нь зөвшөөрөл аваад ингээд ерөнхийлөгчийн айлчлал болж байгаа тухай ингэж болох уу гэдгсэн болно л гэсэн. Тэгэл нэг ганц мэдээлэл оруулсан. За ингээ хоёр дахь айлчлал. Гурав дахь айлчлал болохоор бас энэ сая Их Британи улсууд те одоо Монгол их улсын хурлын даргын айлчлалд нэгдүгээрт Иргэн Зориг ногоо намынхаа төлөөлөлж авсан. Хоёрдугаарт Монгол англи парламентын бүлгийн гишүүн гэдгээрээ бас явж байгаа. Тэгэхээр зэрэг юу ч санамсаргүй те эсвэл нэг хин дуртайгаа авч яваад байгаа ч юм шиг те эсвэл би явъя түүгээд гуйгуут аваа явчихдаг тийм юусоо байхгүй. Нэгдүгээрт би хаана ямар айлчлал хаана ямар юм болчих юусоо мэдэхгүй те хүмүүс ингээд тийм гинэгээд тийм үг л байж тал нэр орж ирээл явах юм байна. Ийм зүйлийг ингээрэ гэл тэгэхээр одоо тэр чинь бас нэг бяцхан тийм ингээд мэдээлэл одоо ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх гэхэд тийм ингээд ерөнхийлөгчийн одоо айлчлал ийм хүрээтэй байдаг гэд бүх юмыг ойлголт өгж байгаа шүү дээ. Тэрний хүрээнд хаана юугаа сахихын хаана яах юм бэ? Хаана миний чөлөөтэй байх юм? Хаана би юуг тэ одоо тэсэж твчих хэвээр ямар хувцас хонор өмсөх ингээл ингээд цаанаасаа ингээд эн чинь Монгол төрөө төлөөлж явж байгаа хүний хувьд бол ингээд сахих хэвээр зүйлүүдээ сахиал явж байгаа шүү дээ. За ингээд сая бол ингээд Британи улсад ингээд хурлын даргатайгаа айлчлаад ирсэн. Тэгээд бас л тэндээс Их Британи тэр тэ одоо парламент ямар одоо юугаар явдгийн, системээр явдгийн, ямар чөлөөтэй байдгийн, ямар энгийн байдгийн те айхтар тэр тогтсон мянган жилийн түүхтэй парламентын ордон гэж байгаа мөртлөө тэр дотор хүмүүс ямар энгийн байдгийн те одоо жишээлбэл хүмүүс миний хувцас үс цэсийг яриалаа. Тэгвэл тэнд хичнээн 600 эдэн гишүүнийх нь те одоо талан шахуу эмэгтэй гишүүд нь тэгэл бүгд өөр өөрсдийнхээ фокусаар хувцалсан чөлөөтэй гагцгүй тэнд үзэл санааны л одоо тий одоо үйл явц өрнөж байгаа болохоос биш тий үзэл санааны л одоо зөрүүтэй байдал тэмцлүүд өрнөж байгаа болохоос биш биеийн хөлийн зодооны тий тийм юмнууд бол байхгүй байгаа байхгүй. Тэгээ би энэ дээр далимдуулаад юу хэлмээр юм гэхээр жишээлбэл одоо улсын хуралд тий одоо парламентын ордонд хоёр эрэгтэй гишүүн зодтолтлоо гэхэд иргэд ёс зүй ярихгүй байгаа эцтэй. Тэгсэн мөртлөө асуусан шүү дээ ярьсан шүү дээ. Үгүй яах вэ? Тэгтээ нэг тийм над шиг бол ярихгүй байгаа байхгүй. Тан дээр биш болохоор та анзаараагүй юм болов. Ер нь нэлээд асуусан шүү. Тэгтээ ингээд нөгөө минийхийг бол юу гүцэхгүй байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө арай илүү бас инфлюенсер юм байна л да. Тэгэхээр хүн болго анхаараад наран туяа гэдэг хүн нараа гэдэг хүнийг мэдээлэх шиг байна л да. Гүшүүнэ ярилцлагын цаг дуусч байна. Сүүлийн нэг хоёр асуултууд байх гад байна. Хоёлоо багтаагаад асуугаад яриад асуугаад дуусч идэх үү? За тийм. Энэ жагсаалтын онцлог бол ингээд нам нь өөрөө энэ хүн болохгүй байх гэвэл буцаагаад татчих. Дараагийн хүн нь орж ирэх боломжтой онцлог. Одоо ингээд ёс зүй асуудал яриад таны хэлж байгаагаар энэ том жижиг эсвэл нөхөө хүний харилцаа нэг янз янзын зүйл байна. Магадгүй энэ бүр ингээд гэмтэргийн шинжтэй зүйл биш учраас бас бодолцох хэвээр өнцөж гэсэн таны хэлж байгаатай адилхан надад санагдчих. Тэгээ нэг юм эргүүлж татах гэдэг ч юм уу сая жагсаал магсаал болоод ингээд нэг юм үүсэт штэ. Энийг ер нь юу гэж харж байна? Эргүүлж татын матыг гэдэг зүйл танахаар ер нь яригдвал та яаж хүлээж авах вэ? Гэхдээ яа. Гэхдээ энэ нүуник бүгд бит улсын асуудлыг ер нь нам дангаараа шийддэг тийм тогтолцоо бас байхгүй юм байлээ л те. Манай энэ үндсэн хууль энэ төр чин үнэхээр бас маш чамбай тэр цаг үед хийгдчихсэн гэхэд маш чамбай хийжсэн юм байлээ. Тэгээд одоо жишээлбэл за жагсаалтын одоо ингээд
гişүүдийг ингээд нам нь өөрөө татдаг, намын дарга ч юм уу те, нам нь ингээд хилцээ татдаг болчих юм бол одоо нам дотроо те хилцэж ярилцаад намын дэд даргаас буулгаж чадчих шүү дээ те. Ингээд юу гэдэг ашигтай үедээ твшүүл чинь ашиггүй үедээ буулгах чинь те. Гэдэг шиг өөрснөд нь таалагдахгүй болоод ч юм уу те ирсэн чинь тэгтээ таалагдахгүй ч биш бүр хэрэггүй болоод ашиггүй болоод хэрэггүй биш ашиггүй болоод магадгүй дараагийн ашигтай байдал ингээд байгаад байгаа ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг магадгүй одоо миний дараагийн хүн одоо дараад мөнгө авлаад ч юм уу те. Ингээл одоо энэ жагсаалтын гишүүдийг солиод байдаг болчих юм бол энэ улс төрийн бизнес гэдэг асар том юм хөгжих юм л да. Тийм биз дээ. Дарга нь ингээл хүсснээрээ даргын шийдвэр ер нь бол даргаалт аачих штеп ном дотор бол манайх бол тийм одоо харьцангуй одоо бусад том одоо тогтсон институцийг бодвол хүний нөөц цөөнтэй байна. Чадамжийн хувьд ч гэсэн бас ингээд хязгаарлагдмал байгаа л да. Инглигээд одоо манай намынхын хэсрэгүүцгүй байх. Үннээ хүлэмж зөвшөөрөх л баг. Гэхдээ хүлэмж зөвшөөрөхгүй байсан ч яах вэ? Үнэн нь тийм байгаа цагт. Тэгэхээр зэрэг энэ өөрөө улсын хурлын гишүүнээс эргүүлэн татах хуулийн 6 зүйл залт байгаа шүү дээ. Тэгэхээр одоо үнэхэрийн одоо хангагдсан, тэр нь үнэхэрийн одоо хууль шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд тэр яахаас ураа харахгүй шүү дээ. Яаж харахгүй шүү, тийм биз дээ. Би хуулийг сүрээд яах юм? Тэ? Нэгд хоёрд би тэгтээ нэг зүйлийг бас хэлмээр байна. Хүмүүс ер нь энэ улсын хурлын гишүүн гэхээрээ ингээл нэг тийм одоо үнэхээр энэ бүр хитрхи ингээд ийм том төсөөлөлтэй одоо ингээл амар ингээл их том одоо нөө батлаад байгаа мөнгөнд төсвөө бид нар өөрсдөө тоолоо сууж идэм юм шиг болоод байгаа байхгүй. Гэтэл ямар ч тийм байхгүй шүү дээ. Бид нар зүгээр сарын нэг 5-6 саяын цалингаа аваад амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ одоо бас нэг юм байгаа да. Одоо бидний 30 саяын цалинтай. Би бүр асуумаар хаана хин 30 саяын цалин аваад байгаа юм би? Та мэдгүй буснаа аваад. Авъя л да энэ ч үү. Үгүй нийтээр авах хэрэгтэй бод адилхан авъя л да гэдэг шиг те. Гэхдээ нэрээ тийм байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь хүмүүсийг бас мэдлэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ мэдээллээр хангах процессыг бас улсын хурлын тамгын газраас маш сайн хангах хэрэгтэй. Жишээлбэл сар бүрийн одоо улсын хурлын гишүүний одоо тойрогтойч байдаг юм уу те өөрийнхөө ажил хууль сурчлагаа, хууль судалгаа, за тэгээ иргэд олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа, тэ хэвлэлийн ингээд олон ингээд ажилд зарцуулагдах боломжтой төсөв байдаг. Тэр нь хэдв? Тэр нь 20 сая авахгүй юу? Тэр нь уул нь 23 сая байсан. Бас нөгөө баян гишүүд хасагдчих жоо. Баян гишүүд байдаг штэ тий. Баян гишүүд чинь энийг болмол гэдгийг нэлээ. Гэтэ яг үнэндээ юм хийх хүнд тэр 2023-нд хаантчгүй байдаг байхгүй юу? Яг үнэндээ. Гэхдээ нэг үйл ажиллагаа хий гэхэд л зөвхөн тэр үйл ажиллагааны те одоо улсын хурлын гишүүн гэдэг чинь зүгээр нэг кофе шопт хүмүүсийг дуудаалаас ингээд уулзч бас болохгүй байлгүй. Одоо намаа тийм ийл ийш нийт хоёр нэг ийм юм хийндэл гин үсттэй те. Тэгээ ингээд наа захын ингээд ийм нэг ийм улсын хэмжээний ингээд юм хий гэхэд зардал мөнгө нь хичнээн болдог билээ те. Тэгээ тэгэхэд чинь л ингээд одоо юу тийм хүмүүс одоо тэрийг өөртөө авч идэг юм шиг ингэж ойлгоод байгаа нь маш буруу. Энийний талаар улсын хурлын гишүүд зөв ойлголтыг өгөөд тамгийн газар ч гэсэн ажиллах ёстой. Энэ ямар мөнгө юм бэ? Энийг юунд ашиглах ёстой юм бэ гэх те. За ойлголоо бас. Асууя гэсэн зүйлүүдээ асуулаа. Нээлттэй дэлгэрэнгүй хариулт өгсөн танд баярлалаа. Мөн урлаг хүлээж авсанд бас баярлалаа. Таны хэлж байгаатай адилхан бас ингээд хөгжих ёстой хөгжиж байгаа. Нүдэн дээр ингээд манай парламент илүү сайжирч байгаа. Энэ парламентын заавал байх ёстой иргэдийн төлөөллийн нэг хэсэг бол наран туяа гэдэг, наара гэдэг гишүүн бол мөн. Тийм учраас таны цаашдын ажилд амжилт хүсье. Ер нь бол ингээд нэг юм олон нийтийн шүүмж ямар байх намаагүй. Үндсэн арчлынхаа зарчим дээр л байх ёстой байх гэж би зүгээр хувьдаа боддог. Хурлын гишүүний хувьд. Тэгээд дахиад урлаг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Би эцэст нь нэг юм хэлж болох уу? Эцсийн өгмөг, сүүлийн өгмөг гэж байна гэсэн. Нэвтрүүлгийн сүүлийн үг гэж. За. Яг нэг юмыг ойлгох хэрэгтэй. Яг үнэндээ иргэд бол бүгдээрээ чадхаараа ажил хөдөлмөрөө эрхлээд тэ энэ одоо Монгол улсын хөгжлийн хамгийн гол түлхүүр болсон энэ төсвийг өөрсдийнхээ татвар тэ өөрсдийнхөө одоо ажилласан энэ одоо ажил цалин хөлснөөсөө ингэж бүрдүүлж авч байгаа. Гэхдээ нөгөө талд нэг юм байна. Иргэдийг бас торхирч байгаа нэг хэсэг байна. Энийг би бас бүр иргэдэд хэлмээр байгаа. Тэр нь хин бэ гэхээр зэрэг энэ төрөөр амьдраад сурцсан. Энэ төрөөс ашигтай тэ шин тэжээлтэй бүх юмыг шимэгчлээд сурцсан хүмүүс нөгөө талд энэ төргүүгээр амьдрч чадахгүй, амьсгалж чадахгүй
Тэ? Тэгээд ингээ өөртөө ил гарахгүйгээр нөгөө л хэвлэл мэдээллийг худалдаж авч өөрсдийнхөө шантааны хэвлэлийг явуулж сурсан зангаараа байгаа гэдгийг бити одоо бас тэ мэдгүй хүмүүс маш олон байгаа. Ялгаж салгаж ойлгоорой. Ялгаж салгаж ойлгосоо. Яагаад гэвэл одоо жишээлбэл энэ 126 чадахгүй амьтад байна. Ялангуяа энэ жагсаалтын гишүүд гэж хэрэг алга. Жагсаалтын гишүүд юунаас ч айхгүйгээр дуу хоолой болж чадж байгаа гэдгийг л өнөөдөр арт хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Дээрээс нь энэ бол өөрөө ардчлалыг маш олон хэдхэн хүмүүс хуйлахад амар байдаг. 126 хүмүүс цул олоод хуйлна гэж хаанч байхгүй. Тийм ч учраас өнөөдөр парламент дээр альва асуудал орж ирэхэд маш олон талаас нь олон ургалж үзлээр те олон оюун санаа, олон талын шүүмжлэл, олон талын өнцгүүдээс хандж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг сайнны тохиом мөн. Энэ бол манай Монголын ардчлалын бас нэг те ардчлалыг баттгаж чадсан нэг үйлдэл мөн гэдгийг одоо гадаад улсад ч гэсэн хүмүүсээс ярьж штэ. Тэгэхээр зэрэг аль болох энэ зохион байгуулалттай төрхраад байгаа ийм юмд иргэд бас бага өртөөсөө ер нь бол иргэд хэрсүү байгаасаа өөрсдийн гэсэн ухаантай байгаасаа хамгийн гол нь эх орны төлөө те юуг тэсэх ёстой, юуг твчихгүй байх ёстой юм бидгээ маш сайн ялгадаг байгаасаа л гэж мэдээллийг эргэцүүлдэг, оюун дүгнэлт хийдэг байх ёстой. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг маань дуусчлаа бас жоохон идэрчих шиг боллоо. За баярлалаа үзэгчдээ энэ телевизлүүстэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар энэ төрөд өндөрлж байна. Эх 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа. Баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд Ийм үйлдэл гарна ч нэ би бас сансангүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордгиймааргүй. Төшөв рүү ордгиймааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.